Хүмүүн төрлөختөн хэмээх дууг мэддэггүй монгол хүн бараг байдгүй зэ. Монгол үндэсний дуу мэд сэтгэл тоногшсон энэ дууны аялал нь Японы төмөр замын дууны аялал гэдгийг мэдэх хүн харин олон биш баха. Ийм нэгэн энгийн түүхээс надад төмөр зам хэмээх бодол ургаж эхэлсэн билээ. Шинэ үеийн сэхэтнүүд, оюутнууд энэ замаар явцгааж тэднийг үдэх, ухтах, баяртай бас гунигтай түүхт мөчүүд энэ замтай холбогдож Монголын түүхийн сэргэн мандалд аж үйлдвэр жилтийн шинэ үе энэ л замаар ирж зах зээлийн ороо бусгай хүнд үеигч бид энэ замынхаа ачаалал тавсан. Чухал 100 сэдв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар төмөр зам, Монголын төмөр замд тойрсон асуудлыг хүндгэр шийдлээ. За бас өнөөдөр энэ нэлийн чухал сэдвт ороод байгаа маань. Төмөр зам. Ер нь бол маш чухал сэдв. Тэ. Улс орны хөгжлийн аягүй том тулгуур хүчин зүйл болсон төмөр зам гэдэг маш онцгой объект. Зүгээр яг энэ төмөр замын Тойрсон яриа, Нөгөө төмөр замын төсөл. тойрсон түүхийг хүндгэр шийдсэн юм аа. Нийгэмд байгаа хурц асуудлыг ахин дэгдэн тавихтаа биш. Зүгээр л мэдээллээр нь, зөв мэдээллээр нь тайван хангаж өгөх. Тэгээ хүн чинь нэг өөрийнхөө бодлогыг гаргаж төмөр зам гэдэг нь юм байна. Бас түүхийг бид өгүүлэх ёстой. Монголын төмөр замын тухай яг 20 жилийн 30 жилийн ойгоор нь ингээл одоо нэг малчин долоо машинист болж байгаа тухай юм хэвшлэж дагуулгатай хэлбэртэй юм алтгал байсан. Яг нэг төмөр зам анх яа тавигдчихсэн. Мэдгүй үдэн ч юм уу, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу? Хүмүүсийн дунд байдаг бодит дамаг яриатай тэр нийлдэггүй. Энэ тухай огт уурлагуугаар өнөөдөр бүтэн 60 одоо олж байгаа байхгүй юу? Анхны санаа гаргаж ирсэн Питер Бадмаевын судалгааг олж харж ирсэн үү? Нэлээд нарийн шинжилгээ ухааны судалгаа хийсэн юм шиг байлаа шүү дээ. 1895 онд энэ Питер Бадмаев гэдэг нөхөр бол одоо энэ Манжуурын төмөр зам, Транссибирский төмөр зам гэж байна. Энийг өрөөсөө монголоор дариулаад хятад руу тавь гэдэг бодолтой л. Тэгээд тэрнийг хэрэгжүүлэх гээл тэгэл ирж энэ судалгаа хийсэн юм билээ. Одоо Бадмаевын байшин ч бөхөөргөний хажууд байжлаа надад. Бадмаевын өдөр байшинг бол анх скватрыг ирэхэд бэлгэлээд л тэгээд скватраас ш. Тэгэл Бадмаевын байшин одоо Улаанбаатар хотын мужигээд өө. тий. Тэгээд сүүлд энэ бүтгэ байгаад тэгээд нөгөө Манжуураар дариулт тавьсан билээ шүү дээ. Оросын хэвлэлд бүх Монгол угсаатныг оруулах гэж байна. Нэгэн өдөр энийг дааж гарахгүй. Тэгэхээр бол энэ ерөөсөө алсар хүмүүс санаатай явуулгана гэд Питер Бадмаевын карьерч дууссан юм шиг байна. Тэр төмөр зам болоод бусад төслүүд нь нэлээд зогсонголсон гэд. Энэтэй холбогдуулаад судалгааны ажлаар тэр Брежевалский, Майский гэл одоо зөндөө олон монгол судлаач эрдэмтэд байдаг. Тэд нар бол яг энэгээр явж судалж байсан. Адуу судлаад гүгээд байсан ч биш. Бүр анх тавигдсан зам бол Налахаас Улаанбаатарын хоорондох зам юм байна. Дараа нь 39 онд Япон, Орос хоёр байлтгана гэдэг тодорхой болоод Славевск гэсэн хотоос Баян төм хүртэл одоо нэрийн цавын төмөр замгаас сайд зохиолч Догмонтман яаж гэсэн үнтэй. Ард түмнүүд ямар ойлголт байсан бол төмөр зам гэдэг ингэж хоёр юм эрээс шугам дээр биш. Зүгээр юм хавтгай төмөр, гүлгэн төмөр шиг юм дэвсэд ийм зам тавих гэж байгаа мэтээр ойлгож ирсэн. Би төмөр замын шороо асгаж хахад хажууд нь явж ирсэн л дээ. Бороо хариулж ирсэн. Одоо 280 гаруй км төмөр замыг Оросууд тавьсан. Одоо тэр нь байгаа. Дайны дараах их бүтээн байгуулалт Монголд бол ер нь төмөр замаас эхэлсэн гэж би боддог. За мэдээж дэлхийн 2 дугаар дайнд дууссан хамгийн хямд хүч юу гэсэн Оросын нөгөө Холоосын айрам гэж байсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа Баамла хорихлаграас 505 дугаар анги хэмээн түүхэнд алдарссан Андрей Андреевич Власовын армийг гололсон 80,000 гаруй олзны цэргийг илгээж түүнчлэн 20,000 гаруй зөвлөлтийн мэрэгжлийн төмөр замчдын хүч хөдөлмөрөөр Улаанбаатар төмөр замыг маш богино хугацаанд барьж дуусгажээ. Төмөр зам бол хамгийн анх Новошкаас Улаанбаатарт 1949 онд орж ирсэн. Төмөр замаар орчихсон байхгүй 400 гаруй километр газар төмөр зам. Өмөр зүгээс жаргалын нар мандсан бол өмөр зүгээс хөгжлийн зам ирдэ. Сүүлд нь Улаанбаатараас Урагшаа эрэлүү зам тавих асуудал чинь маш их яриатай болж байж. За тэгээ ингээд тавьчаад хүлээгээд идэл Оросуудад бол Улаанбаатар хүртэл тавих ш. Оросуудад бол Улаанбаатараас цаашаа Бээжин хүртэл тавих л сонирхол байгаа шүү дээ. Бараа таваараа зөөх янз янз юм те. Тэгэхээр 49 онд Хятад улс байгуулагдчихад байдаг. Хятад улс одоо өөрийнхөө ориентацийг хэлэхгүй. Мао Зэдэнг бол Сталин тэгж хэлсэн байгаа шүү дээ. Эрдиск гэж.
Эрдис гэж одоо нөгөө шүү дээ. Гадна тал нь улаан, дотор тал нь цагаан. Учир нь ойлгохдохгүй байна. Яг социализмыг барих гээд байгаа мó тэр нь мэддэхгүй байж байгаа. 49 оны сүүлчээр 50 онд Мао Цзэдун бол одоо социалист ориентацийг одоо социализмыг байгуулна гэсэн тунхаглаа гаргаад үндсэндээ бол Сталин гой одоо их даралт шахалтын дор нэг урд тал маань зөвшөөрч Монгол зөвлөлт Хятад гурвын одоо хамтарсан гэрээ байгуулахдаа төмөр замыг нааш нь татгаар болсон байна. СССР, Монгол, Хятад улсуудын хооронд төмөр замын шууд харилцааг нийт явдалд оролцохоор СССР-ийн зам харилцааны яамнаас дэвших төргөтэй төлөөлөгчд хүргэсэн ирж байна. Наранд Хятад ард улсын төмөр замын яамнаас Тимбаян төргөтэй Хятадын засгийн газрын төлөөлөгчд хүргэсэн ирлээ. Энэ бол цаад утгаараа бол энэ Оросын эрдэмтний дүгнжигаар бол Монгол улсыг анхудаа Мао Цзэдун хүлээн зөвшөөрсөн эргээ гэж үзсэн байна. Наадах чинь нэг юм гараад байна л да. Монгол бол зүгээр яг далимд нь төмөр замтай болчихсон. Далимд нь төмөр замтай болсон. Тэгвэл нэг 50-аад оноос ахуулаад 62 онд Орос Хятад хоёр муудтал Оросууд Хятад 20 мянган үйлдвэр тийм ээ. Ерөөсө төмөн зэвсгийн чиглүүлсэн шүү дээ. Бүгдийг барьсан шүү. Энэ болгон чинь энэ Сибирийн төмөр зам, Улаанбаатарын Монголын төмөр замаар яваад бэж орж исэн бахна шүү. Тэгэхээр Хятадыг социалист лагераас гаргахгүй социализмыг байгуулахын тулд л энэ том хүрээнд л энэ асуудал ерөнхийдөө шийдэгдсэн байна. Энийний буйнаар бид нар төмөр замтай болж авсан. Тэгвэл ерөөсөн хүн бүгд вагон цуугаан төлөө. Энд чи тэмээн ингээ сар явж очдөг босод вагон цуугаад маргаас нь очиж исэн шин. Төмөр замтай болж аваад сэргэн мандал гэж юм байдаг бол тэрүүгээр өгсөн. Өнөргийн сүүлчийн бодлыг зөвлөлт Монгол Хятадын төлөөлөгчдийн гэрмээр холбоод эзэгсэг дотноор гар барилцаж байгаа манай ардынуудын энэ санаа нэгдэж байдгийн нэг баталгаа юм. Өнөргийн Монгол ард улсын хилээс илчилж тэрэг Хятадын ардын ишнийслэг Бээжин төрж хөтлөө. Улаанбаатар төмөр замыг байгуулахдаа төрийн зөвлөлтөд гэрээ хийхдээ газраа их хямд үнэлсэн юм шүү дээ. Тэр үеийн уртгаар бол 10 сая рубль гэж Оросын рублээр тий. Төмөр зам дагсан зурсыг юм шүү дээ. Тий. Одоо энэ газрыг хэрүү одоогон олон улсын жишээ ханшаар тооцох юм бол чинь хэдэн зуун сая доллар болно. Оросууд дэлхийн 2 дугаар дайны дараа Азид коммунист гол хамсаатан болох ёстой гэд найдсан Хятадыг сэргээн босгож зэмийн зэвсэгтэй аж үйлдвэрчсэн их гүрэн болгохоор 1960-аад оны дунд үе хүртэл 20 жил маш их чармайлт гарган тусалсан 20 мянган үйлдвэр хэдэн зуун хот тосгод барихт нь шаардлагатай бүхэл бараа таваар хэрэгслэн зөөхөн тулд хамгийн товч төмөр замыг монголоор дайруулж тавихаар шийдсэн. Гэхдээ энэ далимд нь Монгол улс азар төмөр замтай болжээ. Улс шиг улс болоход өгсөн хөгжил бүгд л энэ замаар 60 жил тэгдэн ирсэн байдаг. Тэгэхээр төмөр замаан тойроод бид ярилцахаас аргагүй юм аа. Тэгээд төмөр замыг хөөрхий жирийн Орос цэргүүд хоригдл тэр үед хоригдлоо их хөрөн суурвсан барьсан тэд нь биднэрт байдалгүй шүү дээ. Тэр улсуудын хөлс цусаар барьсан юм аа. Эднэрт одоо зориулсан хөшөө дурсгал байдгүй юм байлээ. Бид нар одоо явж үзчихсэн. Тэгж тавьсан гэдэг одоо бас манай эдийн засгийн үүрч явал одоо гол одоо хүртэл үүрч явал одоо том бүтц шүү дээ. Нийт 16 мянган хүн ажилладаг. Оросын төмөр зам 50% ингээ байгуулагдаад энэ Орос орн бутраад садраад байхгүй болоод Казахстан, Узбекистан одоо юу гэдгийг 15 дөрөс бүлэгч нь өөрснийхөө төмөр замуудыг Оросууд тавьсан боловч өөрснөө авцсан юм шиг ба шүү дээ. Эсээр байхгүй болсон юм чинь тий. Тэгээ байхгүй болсон болохоор. Тэгээд манай хэд бол тэр үед айцсан юм уу гэж. Тэр Монголын талд нь өөрөө гэрээг өөрчлөхгүй нэг хэсэг суусан юм уу та гэж. Би одоо тэр ингэ сайхан гайхаад байгаа нь өөрөө 96 онд ерөнхий сайд байсан шүү дээ. 95-6 оны үед бол яг тийм боломжууд бол байсан байна. Маш хүнд байсан. Оросууд юу Монголтой, юу Казахтай, юу Монголын төмөр замтай л байсан байхгүй. Одоогийн төмөр замаа за 100% биш юм уу? Ядс 51 болгоод авахд яалт. Компани болгочиход яадаг байсан. Одоо эн чинь нийгэмлэгээ 50-50% улсад татвар төлдөг. Бид нар бас нэг тийм
хүний юм шиг хандсан маягаар бас нэлээ явсан байж магадгүй. Ерөнхий сайд багт бүх тэр тамга мамганд байсан, талах малах нь байсан. Яагаад тэрийг хийгээгүй? Хийх л ёстой л байсан үе шүү дээ. Хийсэн юм нь юу? Маш олон засгийн газрыг огцруулсан. Тэр олон засгийн газар огцруулаа явж байхдаа тэр төмөр замаа янзалж яах нь яасан тэгвэл. Гэл ярил ярмаар юм байгаа л байхгүй. Тэгээд би анхудаа сайд болсон. Тэгээд сайд болонгууд энэ бодлого гарах яг тэр үеийн тохиолдсон. Монгол улс ч юм бол үндсэндээ 300 жил дэлхийн ертөнцөөс тасарлаа шүү дээ. Тийм учраас нэг том юм ярих, том юм хийх гэдэг юм бол их тийм дарагдсан юм шиг. Тэгээ 2008 оны сонгуулиар дараа хамтарсан засаг байгуулагдсан. Хамтарсан засаг дээр бол зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байсан тэрний сайдаар нь би томилогдсон юм байна. Тэгээд энэ дээрээс бол юу за төмөр замын хууль гарсан байсан 2007 онд бодлого гараагүй байсан. Яагаад бодлого ирээд байна гэхээр за нэг уул уурхай гэж газрын дорох баялагын тухай асуудал. Газрын баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зөвхөн ухаж гаргахыг хэлдэг юм байна л да. Энэ бол зөвхөн үзүүрнэ. Зөвхөн одоо хамгийн тааж амархан хэсэг нь гэдэг юм байна. Бид бол урд нь бодохдоо уул уурхаагаас Монгол бас хараат гэж бодоод байсан. Үүний хэрэг дээр одоо амьдрал юу хэлж байгаа вэ гэхээр хичнээн ч сайхан үйлдвэр ашиглалтанд ороод хичнээн сайхан шинэ ордуудыг ашиглаад бид нар тээвэр хийж чадахгүй л бол тэгвэл бид нар үр дүнгийг авч чадахгүй. Маш сайн дэвтгцсэн Өөр байна. ашигтай. Тээвэрлэх асуудал. Төмөр замаар л тээвэрлэхээс биш энэ их нүүрсийг бол өөр ямар ч одоо тээвэр болохгүй. Одоохондоо нэг яг жоохон машинаар тээвэрлж байна. Энэ бол явцгүй. Энэ баялагийг бол мэдээж морин тэргээр зөөхгүй, машинаар зөөхгүй хамгийн том тээвэр төмөр замын тээвэр. Төмөр замыг яаж бодлогоор тээвэрлэх вэ? Яаж барих вэ гэдэг нь төр засгийн одоо бодлого байх хэрэгтэй. Хамгийн гол юм манай нэг зовлон далаад гарсан учраас хоёр хөшөөр заавал дамжиж далаа руу гарах юм байна. Далаа гэдэг нь өөрөө уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тогтоодог цэг байхгүй юу? Тэгээ энэ л үл тэмүүлсэн бодлогыг гаргах ёстой байна гэдэг. Ерөөсөө нүүрсэндээ геополитикийн чинь одоо хамгийн том асуудал нь юу гэхтэй зэрэг Аз тивийн тавцсан дээр хүчний төрөлтөө хуучин хойноос урагшаа байсан. Одоо урдаас хойшоо болчихлоо. За тэгээд яаж вэ нөхтэй зэрэг хэрв хятад улс Монголын нүүрсийг Монголын эрдэс байлгаа гартаа хийж явах юм бол энэ түүхийдэн югаар бүх Азийн орчныг бол боомлж чадна. Тэгвэл одоо төрж өссөн газраа хизээч орхин үл одох дэлхийн улс орнуудын хүн амын 90% талаар ярилцъя. Монголоос эхэлж харъя. Зарим хүмүүс Mine Goliath гэж нэрлэдэг. Тэд яагаад ингэж нэрлэх болов? Учир нь Mine Goliath хятадын компаниуд зэс, цайр, алтны томоохон уул уурхайн ихэнх хувийг эзэмшиж ажилуулдаг. Тэгээд тэр баялгаа өмнөд болон зүүн хязгаараас хятад орн руу нийлүүлдэг. Хятад Монголыг булаан эзлээгүй. Зөвхөн худалдан авч байна гэсэн үг юм. Колониудыг нэгэн цагт булаан эзэлж байсан. Харин өнөөдөр худалдан авдаг болж. Үүнтэй яг адил зарчмаар явж байгаа Сибирь дээр тайлбарлая л да. Нэг л мэдгэд Сибирьд үр тариа наагаж хөдөө аж ахуйн бизнес цэцгэлж байх болно. Тэгвэл энэ үр тариа нь хэнийг тэжээх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Амар мөрний цаахан талд Хятадын Хэложан болон Харбин мужууд байгаа. Тэнд 100 сая хүн амьдарч байна. Энэ нь дангаараа бараг Оросын бүх хүн амд дөхөж очино. Жил бүр хамгийн багадаа 10 жилийн турш тэдний 600 мянга орчим нь хөлөөрөө хойд зүгт зэлүүд нутагт амьдрын суурьшаар нүүж байна. Тэд өөрсдийн цэргийн хуаран, эмнэлгээ барих болно. Одоогийн байдлаар тэд модны хөлтөрлийг иргэшээлдээ оруулсан байна л да. Тэгээд тэр модоо буцаагаад зүүн зүг рүү буюу Хятад руу нийлүүлж байна. Харин Монголын жишгээр Хятад Оросыг булаан эзлээгүй. Зөвхөн урт хугацааны зээлээр худалдан авч байна. Энийг л би Хятад хэлбэрийн даяарчлал гэж хэлж байгаа юм. Зөвхөн би яг шүмжлэлтэй хэлэхэд бол би нэг хэдэн жилийн өмнө нэг ийм өгүүл бичижсэн байхгүй юу? Монголын төр жоохон деменшаа гэж өвчин тусчаад байна гэж бичижсэн. Тэнд хэд хэдэн шинж байдгийн. Нэгдүгээрт нь ерөөсөө цаг хугацаагаа мэдрэхээ байлцсан байдаг байхгүй тэр өвчин тусахаар хэддүгээр зууны асуудал яриад байгаа нь мэддэхээ байлцсан. Та нийгмийг шулуухан явуулаад байх нэг өөр, дунд нь нэг хязгаартай явах нэг өөрөө дөө. Би ч бас сайн мэдэхгүй юм л да. Би танаас асуусан. Яг ингээд төмөр зам тавьчлаа гэхэд ямар уруу газар сууг ухчихж байгаа, сурсж байгаа биш. Тэрлүү чинь тэгж замраагүй юм гоожод явчихна гэж ярьдаг чинь бол шал утгагүй юм байгаа байхгүй юу? Тэрлүү чинь юу явах юм, яаж явах юм гэдэг чинь Монгол төр өөрөө зохицуулах юм байгаа үстэй. Монгол төр өөрөө шийдэх юм байгаа үстэй. 5 толгой Эрдэнэс 5 толгой гээд Монголын 100% төрийн өмчт компани өөрөө хэдийг ачуулах уу гэдгийг шийдэх юм байгаа үстэй.
хил дээр нь хил гайл байгаа үсттэй. Зэрэг байгаа үсттэй. Тэг чинь л ингээд олон улсын стандартаар төмөцөнд барьж гарал нэг уруу тийш нь нөхөө сувг угцсан юм шиг л урсаа явчихна гэ ярьдаг тайлбар бол өөрөө маш бүдүүлэг өгөөд ойлгомжгүй тайлбар байхгүй юу? Хил гайл байгаа штэ. Тэндээ юм зохицуулж болно штэ ч гэдэг юм уу. Энэ бол ямар ч мэдээлгүй хүмүүсийн яриа. Өөрөөр хэлбэл biz зүгээр цээжний бангаар ярьж байгаа хүмүүсийн яриа. Улс орн байна. Улс орны хөгжлийн ирээдүйн бодлого гэдэг юм байна. Геополитикийн хүчин зүйлүүд байна. Яг ямар юм бэ? Улс орны нууц байна. Тэрийг бид нар хар хайрцаг гэж томьёолдог. Энэ бүгдийг бид нар яриад иж болохгүй. Ярьчих юм бол ямар юмных нууц байх юм? Таны өмнө өгсөн нэвтрүүлгүүдээр өгсөн ч дандаа тэгсэн байхгүй. Хар хайрцаг бодлогон дээр ингэсэн геополитик болохгүй гэхээр хүн болгоно гэдэг. Яг юу нь болохгүй гэдэг юм бэ гэж асуудаг. Ойлгож байна уу? Гэхдээ харин болохгүй гэдэг. Нарийн ингээд би ярьж болохгүй шүү дээ. Та нар өөрсдөө ойлгодоо. Хар хайрцаг гэдэг чинь хаа нэг газар байдаг юм хайрцагын тухай биш шүү дээ. Хар хайрцаг гэдэг чинь төрийнхөө өндөр албан тушаалыг хаасж ирсэн улсуудын харилцааг чимээгүйхэн дотроо барихыг хар хайрцаг гэдэг байхгүй юу? А манай хар хайрцаг гэхээр нэг л өөр хүм цохоогоод дотор нь мэдсэн юм нууж явдаг юм шиг юм боддог байхгүй юу? Энэ буруу. Би танаас бас нэг ойлголт өгч штэ. Яаж мэдхгүй дараачихын чинь орж ирчээд шал хүний мэдхгүй буруу юм ярьж магадгүй байхгүй юу? Ойлгож байна уу? Хар хайрцаг гэдэг чинь тэрийг хэлдэг. Харамсалтай нь Монгол яасан гэхээр хар хайрцага өөрсдөө зад татчаад байдаг. Хар хайрцагаа зад татж байгаа гэж юу хэлж байгаа гэхээр ашиглах ёстой нөгөө ерөнхий сайд байсан бүх амьд тулцсан улсуудаа гудамжинд хайдаг. Захаас нараа шоронд хийдэг ийм байдлаар орцсон байхгүй. Тэгэхээр хар хайрцагч байхгүй. Яг одоо бид нар яриад байгаа геополитик гэдэг яриад байгаа асуудлуудыг бол ярихгүй биш ярьдаг. Ярих хэрэгтэй бол энийг 2-3 хуралдаан дээр хаалттай ярьсан. Засгийн газрын хуралдаан дээр эдийн засгийн байнгын хороо гэсэн байгаль орчин дээр ч гэсэн хаалттай ярьсан. Энэ хаалттай хуралдаанд их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд бүгдээрээ ордог. Энэ дээр бол мэдээж хаалттай хуралдаан учраас нөгөө бидний яриад байгаа зарим нэг одоо нийтэд ярьж болохгүй асуудлуудад тэндээ ярьдаг. Ингээ ярихаар зэрэг нөгөө ус төрчд маань бүгд энийг ойлгож хүлээж авдаг. Геополитикийн талаас бол би энэ зам өргөн нарийн байх юунтэй бол би ер нь огт ярих тийм санаа зовоод байх асуудал биш гэж би боддог. Тэр нарийн төмөр зам ордоос ороод ирвэл тэгээд одоо танк зэвсэг ачаад ирнэ гэж бодоод айгаад байгаа болвол тэгвэл өргөн царгаар ягаад орж ирж болдгоо юм? Адилхан асуудал шүү дээ энэ чинь. Хоёр хөрш рүү хоёулан тэл адилхан л байгаа юм бол адилхан харьцах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ бол тийм асуудлыг шийдэх юу биш. Маш буруу асуудал яриад байгаа энэ хүмүүс. Танк гэдэг бол өчүүхэн юм. Энэ талаар ямар ч бид нар танк орно барина гэдэг асуудал яриаггүй. Бид нар улс орны хөгжлийн ирээдүйн хөгжлийн маш том бацаг ярьж байгаа хүмүүс. Бид бол түрүүн хэлсэн бэ. Улс орны ирээдүйн хөгжил 200 300 мэдхгүй энэс цааш хэдэн зуун жилийн ирээдүйн хөгжлийн асуудлыг бид нар геополитик гэж ярьж байгаа юм. Стратегийн хувьд бид чинь хоёр том гүрний дунд байгаа. Тэгээд бас л өөрийнхөө нэг тусгаар тогтол мөрөнгөрхөө хамгааж авч явахын тулд тэмцэж байгаа улс шүү дээ. Тэгэхээр бүх зүйлээ хятадын нутгаар нэвтрэн өнгөрөх хятадын нутгаар гарахаар хийж чад. Нэг өдөр бид нар танахаас нүүрс авахаа бодлоо гэвэл яах юм? Тэм болохоор бид нар аль болохоор зах зээлээ диверсификац гэж ярьдаг да одоо зах зээлийг дэлгэрүүлж олон боломжтой зүүн хатаазын орнуудтай харьцах боломжийг бий даасан боломжийг өргөж нээлттэй байх ёстой. Энэ бол яг бидний оршихуй манай одоо бүс нутгийн манай онцлогоор бидэнд тулгаж байгаа геополитикийн нөхцөл юм л да. Алдагдaltaй хүнд байх уу бол алдагдaltaй хүнд байж болно. Гэхдээ тэр боломж бол өргөлж байх ёстой. Тэгээ яг зүгээр энд нэг тооцох юм юу гэхээр ганцхан урд талд захтай өөр борлуулах юугүй гарцгүй байвал тэгвэл урд одоо худалдан авагчийн зүгээс дарамт ирж магадгүй. Одоо үний чинь төдий эдий болгоно гэдэг ерөөсөөр борлуулахын аргагүй одоо тийм хям дуун тавиад дарамтлаад байж магадгүй. Хятадын парламентын дарга нэрэд манай танах
жилдээ 30 сая тонныг хятадаар транзит өнгөрч болно. Тэгээд таны хэлсэн саяын Солонгос, Япон энд хийхт зарж болно. Бүр бомбтон дээрээс гэсэн тийм аман тохироо хийх шиг болох юм. Тэр чинь зүгээр л одоо бид нар тийм боломж байгаа гэдэг улс төрийн түвшинд илэрхийлсэн зарчим. Энэ ч өөр ажил хэрэг болоогүй байгаа. Геополитик гэж яриад байна шүү дээ. Гео улс төр гэж ярих хэрэгтэй. Тэрнээс гадна гео улс төрөөс гадна гео эдийн засаг гэж ойлголт байдаг байхгүй. Тэрийг хинч тэгж холбож яриаггүй байгаа. Бид нар гео улс төрийн бодлогыг тоглодог улсууд биш. Путин тоглож болно, Хятад тоглож болно, Америкт тоглож болно. Дургуугаа хөрвөл очоо бөмбөгдөн тагнуулаа явуулна, янз янзын юм яаж байна. Энэ гео улс төр. Гео улс төрийн эсрэг бид нар шиг орон жижиг орон яаж дэсэж зогсдгийг гэхээр гео эдийн засаг ярьдаг байхгүй. Яг Оросууд юу гэдэг вэ гэхээр за танах төмөр зам дээр бид нэр 50-50 шүү. Цаашдын төмөр зам 50-50 байна шүү гэсэн юм тулгадаг. Гинж их гүрний тулгалт байхгүй. Бид нар хариуд нь хариутай л байх хэрэгтэй байхгүй. Уулсан юм чинь тийм ээ. Ямар хариутай байхаар бид нар бодлого гаргацсан. Начаад яг юу гэсэн үг Монголын нутаг дээр л төмөр зам тавигдах юм бол Орос заавал манайх тавиар орон шүү гэдэг саналаа хэлдэг байхгүй. Санал гэж. Санал. Гео эдийн засаг нь бол гео улс төрөөсөө илүү нарийн ухаан. Тэр нөгөө төрөмгийн одоо диктатор маягийн улсуудын ярьдаг ухаан биш. Энэ бол арчилсан нийгэмд нь байдаг ухаан. Хамгийн анх Хятадын төмөр замын яамны сайтад очиж уулзж байгаа. За одоо манайх төмөр замаа барих гэж байна. Танаа улс мөнхийн хөршөө бид нар ингээд ямар шүү байдлаар харьцах вэ гэсэн. Маш дурамжгүй хүлээж авсан. Та нартай юм уу тохирцсон шүү дээ. Танаа улстай нөхцөл тулгсан. Тэгээд ямар бодлого ингээд гэсэн нэг юм. 2008 онд Нөмрөг бичигт замын үүд гашуун сухайд шивээ хүрэн бургастай булган зэрэг 7 газараар мухарлан сэтлэж төмөр зам барих Хятадын талын саналыг манай тал хүлээн зөвшөөрч 4-6 дугаар сард 2 газрын тусгай зөвшөөрлийг өгсөн байлаа. 1 2 3 4 5 6 7 газараар ерөнхийдөө нарийн цариг буюу одоо Хятад улсад явдаг шүлжээгээр шууд ингээд мухарлаад холбох гэсэн юм төлөвлөгөө байсан. Тэгээ эндээс ч юм бол за энэ хөрш орны бодлого бол мэдээж энэ улсыгаа төлөөл гарч байгаа. Энд байгаа түүхийн эдүүд боловсрогдохгүйгээр урагшаа зөөгдөх. Тодорхой хэмжээний нэмэн өртгийн бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлэмээр байна. Улс дэлхийд даяараа Монгол гэж орон газрын баялагтай гараад ирэхдээ энэ баялагийг яаж одоо хямдханаар авах вэ гэдэг юм үйлчилж байгаа шүү дээ. Газар ухаад дуустдаг баялаг руу дайрч орно гэдэг бол одоо дороо дуусгахын төлөөл яваад байна гэсэн үг үстэй. Уг нь баялгаа дотроо боловсруулахгүй бол энэ чинь хэцүү байдлыг явуулна шүү дээ. Эдийн засаг гэдэг чинь угаасаа баялаг бүтээж амьдралаа тэтгэл хүрээ. Хил сэтлээд 40 км 240 км Хятадын шүлжээтэй нэгдсэн шүлжээ бол болохгүй маа гэдэг. Дараа нь дахиад говьалтаагаас танад эдгээр ухаан удаас зөвшөөрлөгсөн манайх бас ингэя гэд дахиад мухар төмөр зам говьолтоор орно. Баян хонгорын шинжээ эстэй орд руу дахиад төмөр зам орно. Ховдын өгшөөт рүү орно. Халах голын дайчин руу ингээд. Тэгэхээр бол нөгөө барьцах тийм ээ. Ухаан удаа төгчөд маркет төгчөд бидэртэйгээ өгдөг ингээд ингэхээр энэ юм чинь яваад манай Монгол улсын хэлээр 7 газраар юм сэтэрсэн нарийн цариг болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд байгалийнхаа өв баялагийг нөхөн сэргээгдэх баялгаа ухаад гадагш начаад гаргаж байна. Тэгэхээр эн чинь байгалийн нүүрс одоо урд хөршийнхэн маань нэрээ дүүснэ ухаад дүүснэ ачаад аваад явж байгаа бол наа чи манай юм биш шүү дээ. Цаасан дээр л үйлдвэр өссөн гэж сайхан тоолдно. Монгол хүнд юм алдахгүй шүү дээ тэр чинь. Ийм хэлбэрээр одоо бид нар яг бид нар боловсруулах үйлдвэрийн тухай бол бодохгүй. Бодооч хэрэг. Нэмэн үртэг үсэх гэсэн үг шүү дээ. Тэр үйлдвэрлэхгүй зүгээр эдгээр чинь дандаа хувийн компаниуд байна. Уучлаарай би таны яриг таслахад та сая болгоомж гэж юм л та. Тэгэхээр эн чинь хуультай, засагтай, дээрэс нь тэр үнийн зохицуулалтын дээр одоо бодлогыг гаргаж байдаг ийм бүхэл бүтэн улс шүү дээ. Тэгэхээр энэ зам тавьснаар тэр бүх зүйлийг алдна гэдэг болгоомжл гэж хэлж байна л та. Тэгэхээр энийг та ахаа жоохон дэлгэрүүлээд ярихгүй юу? Энд чинь бодлого зохицуулалт хяналтын нөлөөлж Монгол улсын газрын зураг тийм ээ. Энэ Монголд ч одоо 3 сая хүнгүй хүн байгаад байдаг. 4 жил болгоноор сонгуулаа. Тэгээд 76 он сонгодог. 76 он дахиад засгийн газрыг сонгоод тийм ээ. Энэ хүмүүс бодлоготой байсан бол ийм одоо бодлого явах уу?
Өөрөө чинь хэлээд байгаа бид чинь төрөлтэй улстай харддаг хяндаг юмтай гэдэг шүү дээ. Энд харддаг хяндаг юм байна уу? Гео эдийн засаг нь бол гео улс төрөөсөө илүү нарийн ухаан. Тэр нь гео эдийн засаг нь бол хувийн хвшлийнхаа сонирхлыг хамт хийдэг ухаан. Бид нар хувийн хвшлүүдтэй байгаа шүү дээ. Тэр хувийн хвшлүүдтэйг хамтарч ээж гео эдийн засгаа ярьж ээж өөрсдөө босч ирдэг юм байгаа шүү дээ. Бид анаас бараг хичээл зааж шүү дээ. Хувийн өмчийн компаниудыг гол нь одоо энэ олборлох баяжуулах асуудлыг хариуцуулж өгөх нь зүйтэй юм. Эний одоо жишээлхэд зүүн цангатаар манай төрийн өмчийн компани одоо маш хүнд байдалтай орчход байна шүү дээ. Тэгээ он гарсаар бол миний бие дуулсан ерөөс гашин сухатаар нэг ч өдөр нэг тонн нүүрс гараагүй байгаа гэж. Хойд талд нь байгаа тэр энержи ресурсыг одоо хувийн компани. Тэр бол ер нь бүх асуудлаа сайхан шийдэж байна. Олборлолт нь амжилттай явагдаж байна. Тэд нар нийгмийн асуудлыг их сайхан шийдэж байна. Тэгэхээр энэ эзэнтэй байна гэдэг бол маш чухал болчиход байгаа. Өнгөрсөн онд 17.4% эдийн засгийн өсөлт Монгол улс харуулсан байгаа. Та яг салбарыг харсан уу? Аль салбар дээр өсөлт гарсан юм? Би яг тэр нарийн дог нь хараагүй. Ийм юм байна. Уус уурхай, тээвэр, үүс үдс хөрөнгө 3 дээр. Энэ том өсөлт гарсан байна. Тэгэхээр уус уурхаас орсон мөнгө, уус уурхайг тээвэрсэн тээвэр ашигтай гараад тэндээс орсон мөнгүүд нь үүс үдс хөрөнгө рүү орсон байна. Эдийн засгийн өсөлт 17% хүрч энэхүү их өсөлтийг таны гэрт хүргэх их ажил гараагаа эхэллээ. Тэгээд энэ 17.4% өсөлтийг харахаар арт түмэн дээр буугаагүй. Өөрөөр хэлбэл арт түмэн өөрөө энэ уус уурхайн байдлыг өгөөж хүртээгүй байна. Зөвхөн энэ уус уурхайн идэвхтэй компаниуд энэ бүх өсөлтийг өөр төр авсан байна. Тэгэхээр энэ өөрөө яаж нэхэр нөгөө байгалийн байдлыг нийт арт түмний өмчгөө үндсэн хуулийн заалт чи хэрэгжихгүй баялагын хуваарьс буруу явцсан байна гэсэн үг байна. Тэгээд өөрөө хувийн төмөр зам тавиад тэрүүгээрээ тэр хязгааргүй тээвэр хийгээд тэндээс орсон орлого тэр хувь хүмүүст орно. Ингээд 2.8 сая хүний эрх ашиг хохирч байгаа. Энэ бүгд хувийн компаниуд. Хувийн компаниуд орлогоо олоод энэ чинь газрын баялаг хүчээс асар хэмжээний мөнгө орж байна. Энэ мөнгө эргээд сонгуульд үйлчлэнэ. Одоо чинь өөрөө нэр дэвшлэхэд бийж өөрт чинь за сонгуулийн чинь ханд өгөөд сонгуулийн чинь мөнгөийг даахаар өөрөө миний одоо бодлогоор явна үсттэй. Энэ баялагтай бол бусад бизнес бол тэнцвэхгүй. Орлогын яриад шүү дээ. Одоо юу гэдэг нэг жижиг дэлгүүр лангуу ажиллуулж байгаа сонгуульд мөнгө өгөхгүй шүү дээ. Тэрний бодлого бол тэр хүнийг хүлээж авахгүй. Энэ хэмжээний мөнгө орж ирнэ. Орж ирсэн мөнгө бол тэр хүнийг өөрийн эрх ашигын төлөө хууль гаргуулна. Энэ чинь уул уурхай чинь Монголын бүх ард түмний хөрөнгөө гэдэг үндсэн хуулинд байдаг. Тэгвэл үндсэн хуулиас авах хэдхэн хүний өмч болно. Тэгвэл амар баг. Одоо яах ёстой вэ? Төр зохицуулт хийх ёстой энэ дэр. Эрх мэдэл төрд байгаа шүү дээ. Төр өөрөө энэ эрх мэдэлээ ард түмний сайн сайхны төлөө ашиглах ёстой. Тэгэхээр зэрэг төр өөрийнхөө эрх мэдлийг ашиглаад за тэгвэл төмөр замууд стратеги объект учраас төр өөртөө авъя 51%. Харин та нар 49% дээр нь орж ирээд ингээд төрийн зохицуулалтаагаар энэ бизнесийг хий. Өөрөөр хэлбэл өмнө нь хувийн компаниуд өгчсэн төмөр замын тусгай зөвшөөрлүүд, концессийн эрхүүдийг хүчинг болгосон. За дараагийн нэг юм юу хэр зэрэг Монголын төмөр зам компани гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан урьдчилгаа тараачихсан. Тэр нь гадаадын төрийн компаниуд юм уу? Үгүй зүгээр нээлттэй. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг энэ төсөл хөрөнгө оруулалтыг хийх хувь хойж болох юм болно. Би наадах чинь ойлгохгүй хчээд Монголын хувийн компаниас Сингапурын тушаал гаргаад гаргасан юм хүчингөө болоод авчдсан юм байт. Мөнгө гаргаад барих гэж байгаа компаниас тийм ээ. Тэгчээд өөрөө яг барихаар мөнгө авахгүй байх гэчээд гадаадын хувийн компаниг оруулж ирээд барина гэнэ яг юу гэсэн. Яаж гэж. Наадах чи одоо ингээд би нөгөө нэг энэ ойлголтыг залруулахын зүйтэй гэж яриад байгаа чи энэ үстэй. Монголын төмөр зам компани төмөр зам барих тусгай зөвшөөрлүүд концессийн эрхийг авчихсан. Засгийн газрын шийдвэрээр. Яагаад? Тий. Одоо яг энийг ойлгох хэрэгтэй. Яагаад? Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод шинээр заасан төмөр замын суур бүтцийн концессийг төрийн өмчөд эсвэл төрийн өмч давмгайлсан хуулийн этгээдэд концессийн тухай хуулийн 17-гийн 1-д заасан журмын дагуу олгох. 17-гийн 1-1 гэдэг нь
шууд гэрээгээр олгоно гэсэн үг. Тэгэхээр төрийн өмчит буюу эсвэл төрийн өмч дагмаасан гэдэг чинь дор хаяж 51% төрд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хувийн компанид байгаа нь өөрөө үндэсний айлгой эзэн зөвлөн зөрчид байна. Дараа нь Монголын төмөр зам компани энэ төмөр замын сүлжээг барих тусгай зориулалтын компанийг байгуулж байгаа. Өөрийнхөө доор охин компани хэлбэрээр. Энэ компанийхаа 51%-ийг Монголын төмөр зам өөрөө эзэмшинэ. Ингэснээр дахиад энэ нөгөө үндэсний айлгой эзэн зөвлөмжийг нийцүүлж байгаа. 49% нээлттэйгээр гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт хувь хөрөнгө оруулахыг урьж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өөрөө чи хэлдэг хувийн компанид байх, төрийн өмч давмгаасан компанид байх хоёрын ялгаа нь энэ. Хувийнхны 49% ойлгож байгаа. Монголын хувийн компанид болохгүйгээд энэгээр ороод 51% аваад 49% гадаадын хувийн компаниуд өгч байгаа юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт. Хувийн компаниудын хувьд бас өмнө нь энэ төсөл дээр ажиллаж исэн одоо бидний яриад байгаа Energy Resource компани одоо шинээр байгуулагдж байгаа компанийхаа 49% дээр орж байгаа. Зөвхөн одоо MCS Energy Resource төдийгүй бол төмөр өрөөгөө гэх мэтчсэн үндэсний компани 49% дээр нээлттэй орох боломжтой байгаа. Energy Resource компаниуд өнөөдөр бид нар 49% орох хэлцээрийг яг хийгээ явж байна. Тийм болохоор зэрэг хувийн компаниас аваад гадныханд өгж байгаа гэдэг бол жоохон мөшгсөн гуйсан зүг байна л да. Манай үндэсний компаниуд орж байгаа. Өмнө нь бас тусгай зөвшөөрөл авсан байсан жишээ нь Mac компанийн хувьд бол Mac компани бол төрийн бодлого гарангуут төрийн бодлогыг дэмжиж төмөр замаас өөрөө татгалзаж байгаа. Нэгэн төрийн асуудлыг ингэ шийдэж байгаа бол бид төмөр зам барихгүй. Одоо бид нар харин каньер баригээд бизнесийн шийдвэрийг зөв аргаар авчиж байгаа. Төмөр замаа барьж чадаагүй л дээ. Тэгээ одоо бүр хайс юм шүү дээ. Иймэрхүү маягаар үндэсний компани төрийнхөө бодлогыг дэмжиж явж байна л да. Төр ч гэсэн эргээд хувийн хвшилтэд дэмжих үүднээс том төмөр замынхаа сүлжээний 49% нь орох боломжийг хангаад өгч гисэн. Өөрөөр хэлбэл Energy Resource компани 267 км зам эзэмших байсан бол одоо 1800 км замын 49% орох хэрэгтэй болчихсон. Бараг сохорсон мэт завшив гэдэг. Бизнесийн хувьд бүр өргөн боломж нэгдэж байгаа. Зарчсан энэ нийгмийн утга учир нь бол төр иргэн хүнээс хүчтэй аимшигтай биш. Нэгдүгээр хувь хүний эрх өмч ерөөсө төрийнхоогоос огтхонч татаагүй тавигдах ёстой энэ нийгмийн чинь зарчим байхгүй. Төрийн бүх шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Манай үндсэн хуулийн зарчим. Хуульд нийцэх бол шүүх эрх мэд төрөөс засгийн газраас үс хамаарч бие дааж оршдог. Шүүх эрх мэдэд тэрийг хянаад хүчинг болгож болдог. Ийм систем байгаа учраас хэрвээ тийм хууль бус үйл ажиллагаа шүүх тандах эрх нээлттэй. Энэ өөрөө боломжтой. Одоо харин шүүх танддаг болж магадгүй. Тэгээд хууль шүүх одоо өөрчлөлтөнд орж байгаа. Миний бодоход бизнесийн нэг байгууллагын үр ашигын тооцоо, улс орны ирээдүйн тооцоо хоёр бол заримдаа зөрүүтэй байдаг. Тийм болохоор улс орныхоо дээр нь тавьж явсан дээр бол үгсэн. Ийм бодолтой байдгийг. Тэгвэл зэрэг энийг бодоход тэр төмөр замынхаа хөгжлийн стратегийг улс орныхоо хөгжлийн чиг баримжаа бодлоготой яв цав уялдуулаад шийдэх хэрэгтэй юм гэж тиймэрхүү л бодолтой явдаг. За тэгвэл таны энэ замыг би яаж хийж агаад би бүтээнэ өөрийнхөө байхаа хугацаанд бол би нэг бүтээнэ гэж байгаа туйлын хүсэл нь юу юм бэ? Түүний зорилго нь юу? Дүүл уул уурхаа гэж ярих яах юм. Уул уурхаа ороод ирлээ түрүүний хил дээр түүгээр гарлаа хэд хүн байж баян хоосны ялгаагаар нь энэ Монгол улсад уршигтай л байхгүй. Энд чинь Монгол орн бол бүрэн эрхэт тусгаар тогтносон улс. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээр хэдэн урсгалтай замтай байх вэ? Ямар замтай байх вэ гэдгээ өснөө шийдээд өөрөө шийдээд явна үстэй. 2010 оны 6 сарын 23-нд Монгол улс анх удаага Монгол улсынхаа парламентын ордон дотор төмөр замаа барих шинэ бодлого гаргасан юм байна. Яагаад би анх удаа гэдэг нь хэрэг анх чинь манай энэ төмөр зам том бодлогууд ч бүгдийг Кремль шийддэг байлаа шүү дээ. Тэгээ анх удаага ийм шийдвэр гарсан. Энэ дээр нь бол баярлаад тэр нэг төмөр замын ирээсний гишүүн болгонд өгчлөө та түүхэн шийдвэр гаргахад оролцлоо гэд. Одоо хүртэл тэр гишүүн болгоны өрөөнд байж л байгаа. Тэгээ харамсалтай засаг дээр ирээд гаццсан. 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын их хурлын 32 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталжээ. 1-р үе шат 70 задгад 5 толгой, цагаан сувраг зүүн баян 400 км, сайн шанд баруун урт 350 км, баруун урт хөөт 140 км, хөөт чой болсонгийн чиглэлд 150 км. 2-р үе шат
Нарийн сухад шивээ хүрэн 45.5 км, ухаа худаг гашуун сухад 267 км, хөөт тамсаг булаг нөмрөг 380 км, хөөт бичигт 200 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг засгийн газарт үүрэг болгосон. За энэний хажуугаар давхар төмөр замын асуудал бас яригдсан. Давхар төмөр замын асуудлыг тэр дааган болд төмөр замын дарга байх та. Энэ Улаанбаатар төмөр замын параллел төмөр замыг хийлгэх анхны техник эдийн засгийн хамгийн урдч нөхцөл зураг эднийг хийлгэсэн юм байл. Тэгсэн чинь яагаад ч юм тэр ажлын хоош нь хаяад архив руу хийгээд давхар төмөр замын асуудал яригдахад өнөөдөр манай тээврийн асуудал тэрүүнд оруулсан хөрөнгө оруулалттай тэнцвүүгүй юу? Шинэ одоо давхар төмөр замынхаа 4-5 тэрбум доллар гэж бодъё, тийм ээ. А одоогийн ачаа бид нар чинь нийт транзиттайгаа нэлээд 25-аас 30 сая тонны даацтай байхгүй. Одоо дөнгөж 20 сая тонн ачаа энэ жил одоо 12 онд 20 сая тонн ачаа дийлээ гэж. Тэгэхээр юу гэж байна гэхээр 4-5 тэрбум долларыг хөрөнгө оруулаад давхар төмөр зам тавихад энүүгээр ачаа явах уугүй юу? Чи нэг нугалчлаач 2 зам болно гэдэг чинь одоогийн 20 дээрээ дахиад тойроход 40-оос 50 сая тонн ачаа ачижээж энэ төмөр зам ашигтай болох гэдэг байгаа байхгүй. Би нэг замын үдээс алтан болгоо яриад тааш. Тэгэхээр энэ бол маш урт удаан хугацаанд хэрэгж төлөгдөх ийм тооцоо гараад байгаа. Тэгээд бүгдээрээ шин төмөр зам гэж жоохон манраад одоогийн шин төмөр замын хувьд бол бид нар нөгөө нэг нүүрс олборлолт гэдэг юм 3 дахь зах зээл рүүгээ тийм хөндлөн төмөр замаар сайшаандаа дайраад явж байгаа энэ бодлого төр бол нөгөө зөөх ачаа маань тодорхой байгаад байдаг. Худалдан авах тал нь тодорхой байгаа учраас энэ төмөр зам нь өөрөө ашигтай ажиллах хувилбар нь 9 жилээр гарцсан байхгүй. Шин төмөр зам барих гад байгаагийн гол ач холбогдлыг маш ойлгомжтойгоор тайлбарлавал юу вэ? Өнөөдрийн байдлаар манай эдийн засгийн бүтцэн гадаад экспортын 90% нь ерөөсөө уул уурхайн бүтээгдэхүүн байна. Тийм нүүрс, зис, төмрийн өдөр. Коксчих нүүрс ихэнх нь байгаа. Нөгөө нэг бас энэ деменшиа гэдэг өвчний нэг шинж тэмдэг нь орон цагаар мэдэх болчихдог. Тийм өвчин байдаг. Тэгэхээр би бас яг энэ шинж зарим нэг манай удирдагч нарт байна гэж бодож байгаа. Яг тэгэхээр 267 км-т зам тавих нь хамаагүй ашигтай байхад 1800 км ямар ч замбраагүй мөнгө тухай. Тэгэхээр орон цагийн мэдрэмж нь бас алга болцсон юм байна гэж. Нөгөө хэсэг нь ийм урт одоо төмөр замаар тээвэрлээд тээврийн зардал зөндөр учраас ашиггүй гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Тэгэхээр энийг бас тооцоогүй ш тооцоод үсчихсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн түүхийгээр нь экспортод гаргаад байх уу? Дэлхийн зах зээл дээр юу гэдэг түүхий эдийн унуул яах вэ? Зөвхөн нэг худалдаа авахчаас хамааралтай тохиолдолд үнийн демпингэд орно шүү дээ. Энийг тооцоо хийж үзсэн. Ийм учраас нүүрсээ тээвэрлэхдээ бид нар боловсруулъя гэж. Ажуудрын парк гэдэг одоо концепт эндээс гарсан. Ажуудрын парк дээр нүүрсээ боловсруулсан коксчих нүүрс бий болгоно. Кокс тээвэрлэж болж байна. Кокс бол өндөр өртөгтэй. За эсвэл бид нар ажуудрынхаа парк дээр коксчих нүүрс байна. Төмөр өдөр байна. Хайзуулаад ган үйлдвэрлэе. Ингээд нүм өртөг шингэсэн өндөр ашигтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Гэх мэтчлэн эдийн засгийг төрөлжүүлэх маш олон хувилбаруудыг төмөр замынхаа бодлоготой уялдуулаад шийдсэн байна. Ер нь би бол зүүн тишээ зав тавих замыг бол эдийн засгийн хувьд нэг их ашигтай байна гэж би бодохгүй байгаа шүү. Тэгээ амьдрал харуулна да тэр. Урд 260 км тэгээд борлуулалт хийчих гэж байхад 5 толгой дээр ажиллах компани чинь тооцоо боддог улсууд байж таарна. Тэдэн чинь тэрийг дэвэн дэлхийд тойруулж тэргээр зарах уу эсвэл энэгээр зарах уу гэдгээр зөвж бодно. 2.8 сая хүн ирэх ашиг 5 толгой ордыг яаж ашиглах уу гэдэг дээр гарч ирж байгаа. Тэгвэл ухаан худаг гэдэг орд бол за өнөөдрийнх нөөцөөр бодоход 40 жил ашиглана. 5 толгой ордыг бид нар 300 жил ашиглана. Ялгаа нь энэ. Тэгэхээр 300 жил ашиглах энэ 300 жил ашиглаад улс орноо хөгжүүлэх бодлогыг төр гаргаж байгаа. Энэ хувийн компани бодлоготой зөрчилдөж болно. Тэгэхээр өөрөөр байгаа төслүүдээс 5 толгоос гашуун сухад явах төмөр зам бол яг өөрөө чинь сая хэлж байгаа. Мөнгөө зараад 8.2 жилийн дотор эргэж тэр мөнгөнд төлөгдөж болох ийм төсөл байхгүй. Зүгээр л дэд утас хэрэгтэйгээд баахан усрын барай хайчсан бол алдагддаг. Тэр тээвэр ачаа тээвэрлэх удахгүй болж эхэлдэг. Тээврийн зардал гэдэг чинь нүүрсэн дээр
маш их хөдөлгөөнд нь оруулдаг байхгүй дээ. Маш хол тээвэрлэх юм бол тэгээ ерөөсөө экспорт удахгүй болно. Нүүрсний хувьд бол үнэтэй тээвэрлэл утахгүй болно гэсэн үг тийм. Тийм учраас аль болохоор богино зайд төргөн тээвэрлж борлуулах энэ чиглэл ерөөсөө эдийн засгийн хувьд ашигтай байх уугүй юу гэдгийн хэмжүүр. Сүүлийн үед төмөр замын маргаан ингээд хараад байхад нэг нь бол аж ахуйн нэгжийн талаас зөв яриад байгаа. Нөгөө төслүүд нь жишээлбэл 5 цолгоогоос сайн шин чиглэлийн төмөр замын төсөл 500 км-ийн төсөл байхгүй юу? Магадгүй энд хэрвээ барилгын ажил хийдэг юм ахад 2 тэрбум доллар шаарддаг ч магадгүй. Одоохондоо бид нар тийм мөнгө байхгүй. Тийм учраас бити талаар тараад цацаач энэ мөнгийг. Бондын мөнгийг зөвхөн өр ашигтай эргэж мөнгөнд төлөх чадвартай ийм төмөр замын төсөл зараач тэр нь 5-7-оос гашуун сухат байна л гэж маргаан болж байгаа байхгүй юу тий. Тэгээ өр ашиг талаас. Төрөл үнэхээр урагшаа нарийн төмөр зам тавиад ингээд шуудхан шийдээд болтонд хэрэгтэй юм шиг. Нөгөө талаас нэрхтэй үндэснийхэр ашиг гэж яриад байна. Тэгээд ингээд бодоход над юу гэж боддог дөхтэй зэрэг сайн шандаар дайрсан сайн шандын аж үйлдвэрийн цогцлоорыг түүхийдэр хангах дэд бүтцийн эхэлж бодтой эхэлсэн нөхцөлд урагшаа төмөр зам тавих асуудал яриуд яасан. За тэнцэн ч юм уу хондаа ч юм уу тэнд гоогсчих нүүрс 250 доллараас доошоо ороогүй тохиолдолд. Эрчим хүчний нөөц 150 доллараас доошоо ороогүй тохиолдолд одоо энэ гүрээ тээвэд гэж. Тэрнээс доош нь одоо шиг ингээ 160 доллар руу зүгээр хараа сууж байхаас зүгээр шатна гэсэн үг. Баялгаа зүгээр утгагүй. Өөртөө ч ашиглаагүй. Гэхдээ баахан өхмөл зүгээр хэн ч хэрэггүй тийм юмнуудаа үлдэхийг өгөхгүй байхгүй. Тийм учраас тэр дамжуулах төхөөрөмж хөрөн тийм эрсдэлтэй юм их мөнгө хаягсан бол утгагүй болчиход байгаа. 267 км ашигтай 1800 бол мөрөөдөл гэл яг тиймэрхүү ойлголтууд яваад байна л да. Тэгээ энэ дээр шинжлэх ухааны үндэслэлтэй тэргээл яг зүгээр яг одоо бидэрт байгаа хамгийн цорын ганц судалгаа бол түрүүний хийсэн техник эдийн засгийн үндэслэл. Тэгээд энэ ашигтай ашиггүй гэдгийг чинь яг хэмжиж байгаа хэмжүүр нь зүгээр яг санхүүгийн мэргэжлийн хэлээр бол NPV буюу төслийн одоо өнөөгийн үнцэн. Тэгээд дээрээс нь тэр хэрэг ашигтай гэдгийн төслийн өгөөж гэж ярьдаг те. Энэ дээр бол зөвхөн бид нар ажиллаагүй маа зөвхөн зам тээврийн яам ажиллаагүй. Энэ дээр чинь одоо тэр гадны McKinsey гэдэг компаниг оруулж ирсэн. Америкийн засгийн газар те Европ энэ дэлхийн маш олон засгийн газар зөвлөгөө өгдөг компани. Зөвхөн Монголд хурж ирээл бид нар зориулсан судалгаа хийдэг. Тэдний чинь цаанаас нэр хүндийн асуудал гэж явна шүү дээ. Тэгээд дээрээс нь энэ дээр яг одоо иймэрхүү төслүүд дээр санхүүжилт босгодог BNP Paribas гэдэг Францын банк ажилласан. Тэгээд бид нар хамтраад яг энэ төслийг энийг одоо санхүүжүүлэх байдлаас энэ төсөл юун дээр анхаарах уу те. Тэгээд нийт ашигын тооцоолыг гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр яг бид нэр одоо 4-5 сарын хугацаанд гэх юм да санхүүгийн загварчил financial model боловсруулсан л та. Тэгээд эндээс нь харахад бол төсөл бол ашигтай. Бид нэр болохоор дараагийн бизнесийг бодно шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар асуудал гараад ирлээ гэж бодъё те. Эднэр ингээд хахуулаар орж ирсэн мөнгийг эргүүлээд төслөөр ингэж яана гэвэл бид нар тэгэл зогсох байхгүй. Тэгээд энэ McKinsey BNP гэдэг компани руу ингээд дайраад байна шүү дээ. Мөрөөдөлтөнд зориулж яасан. Тэд нар тийм юм хийхэр компани биш байхгүй. Тэгээд дээрэс нь бол энэ зөвхөн бид нар нүүрс тээвэрлэх асуудал биш. Эргээд Монгол улс дэд бүтцээ хөгжүүлж байна. Эндээс зөөгөөд энэ далайн бомб руу явах энэ 1100 км доторчл нэмэг өртөг нь яваалгаа л واخгүй юу? Ер нь бол ингэчээр иш нэмэг өртөг байхгүй шин. Эн чинь бүгд монгол хүмүүс ажиллана одоо юу гэдэг нь хэлийнхаа дотор бид нар нөгөө 3 доллараар юм солилд шин бангас манайд нэмэг өртөг явж байгаа л واخгүй гэдэг ч юм. Эн чинь өөр их нарийн юм аа. Маш нарийнаар ингээд мөнгө төгрөг гаргаа судалдаг. Мэдээж. Малчин хүн хүртэл өвлжөөгөө хаана барих вэ гэдгээ өөрөө судалдаг үсттэй. Төслийг одоо хэрвээ яг ашигтай байна уу, ашиггүй байна уу гэж одоо тооцохдоо олон улсын санхүүгийн одоо юм дээр бол би өмнө нь одоо банкираар ажиллаж байсан л да. Хоёр зүйлээр бол шалгадаг. Нэг нь бол ирээдүйн тэр ашигын өнөөдрийн үнцэнд авчраа тавиад зардлуудын бүгдийг хасахад эерэг тав байна уу, үгүй байна уу. Төмөр замын төсөл дээр энэ нь 650-аас 700 сая доллар. Хоёр дахь нэг үзүүлэлт байдаг. Зээлийнхаа хүүгийнхаа авж байгаа зээлийнхаа хүүгийг банкнаас одоо авсан зээлийнхаа хүүгээсээ давуулж одоо ашиг хийж чадж гэнэ үгүй. Эсвэл зүгээр банкндаа тэр бүх мөнгөө одоо өгөөд дуусгаад өөрөөсөө юу ч хөлдөж гэнэ гэдэг. Төмөр зам дээр энэ 13%. Банкнаас босч байгаа зээлийн хүүн нь бол
биднээсээ урьдчилж тооцож байснаар бол ойролцоогоор 9-10 орчим хувьтай. Бид нар Монголоос нөгөө нэг гарах ёстой тэр мөнгөний хэмжээг нь бол одоо босх одоо мөнгөний өртгийн зээлийн хүүг нь бол тухайн үедээ 8 одоо бараг 9% бол тооцож байсан. Гэтэл саяны бондын мөнгийг таарад үзсэн. 5%. Гэхдээ энэ нөгөө нэг ашигтуулын бүр их хэсэг гэж байгаа ч тийм. 3 дугаар зүйл нь бол энд нэг юм байгаа юм. Одоо төмөр замын энэ төслийг ингээ барьчлаа 5 тэрбум бид нар доллар одоо зарчлаа гэх. Гэхдээ компани үнэлгээг нь тооцоог ингээ хийгээд үзэхдээ одоо төмөр замын үйл ажиллагаа явуулаад тэгснээс хойш 15 он одоо ерөнхийдөө 20 он 20-оос нь 30 он гэхээр бол 6-аас 11 тэрбум долларын үнэтэй компани болох юм. Төмөр замын гол ач холбогдол нь өөр зах зээлүүдийн гарцуудыг бий болгож байна. Зөвхөн нэг газар руу хямдханаар түгэх биш, бас аль болох олон одоо хэрэглэгч нар руу түгэх хэрэгтэй бол. Хөндлөн чинь ч гэсэн бас яг хятадын нутгаар яваад үгүй бомбд очиж байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй. Би тань тэрийг харуулах зургийг арай өөр зураг гарсан байгаа. Яваад хятадын Аршаанд бичгтэр гарна. Тий. Хойшоогоо яваад Садовскаар дамжаад Орсын бомбтод руу очих. Энэ өөрөөр хэлбэл нөгөө нэг худалдаа авахчаас хамааралгүй байх хоёр дахь гарцыг бид нар нээж байгаа. Стратегийн хувьд ийм зорилт тавьсан байхгүй юу? Тэгээд Орсын бомбтууд дээр очисон байхад бид нар энэ чиглэлүүд Япон, Солонгос манай төгсний Ванино юм шиг хойтлын хаана 3 бомб байгаа. Ванино, Восточны, Владивосток 3 байгаа. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр яаж нэхэр Хятадд бас өнөөдөр нэг 2-3 бомб ашиглах ийм одоо төлөвлөгөө байна. Оросд 3 бомб ашиглана. Өөрөөр хэлбэл 2 хөрш орондоо нэг 7 дазан бомб ашиглаж байгаа. Тэгэхээр тэр Оросын нутаг дээр байж байгаа тэр нахууд болоод тэр хавийн далайн бомбтууч нь өвөл нь хөлддөг, далайн хөлддөг юм гэсэн. Тэгэхээр өвлийн цагт одоо тээвэрлж болохгүй. Зөвхөн дулаан амлаар хүлээдэг тийм болох юм яах юм. Ингээд бол төмөн зовлон бий. 3 бомб байгаа манайх. Бомбт чинь Ванино жоохон хойно байдаг хөлддөг. Тий. Тэгээд миний чимтгээс асуудал үстэй. Та надаас нүүрс авахгүй чинь би өгөх гэж байна. Хоёроо Ваниногоор өгж авъя гэж тохирсон бол хөлддөг үеднээс тээвэртэйгээ гэрээ хийгээд тохирч нь үстэй. Хоёр туус ер нь бол гэрээнүүд бол ихэнхдээ урт хугацаагаар хийгдэнэ. Чинь солонгосчууд бол 50 жилийн гэрээ хийгдэж. Тэгэж хөвлийн үед ажиллахгүй. Тэгэхээр бид нар графикаа тохирчих болно шүү дээ. Том томдлогоо чинь өвөл зөнгөө ажиллаад ашиггүй ингээд зогсчлаа шүү дээ. Үн. Тий. Нөгөөс нэг худалдаа авах чинь хамаараас шүү дээ. Нөгөө нэг худалдаа авахчаас үгүй шүү дээ. Олон уурхай зогссон л доо. Харин тий бүгд нэг худалдаа авах. Оросоор гаргаад тийшээ явж зарсан бол ашигтай байх байсан гэж бодож байна. Байлгүй яах вэ? Тооцоо биш. Нэг талаар бол нөгөө талаар бол цаа талд нь бас Япон байна, Өмнөд Солонгос байна. За энтгэр үүчгээд бас зах зээл байгаа юм. Тэр улсууд бас авъя гэсэн сонирхол байдаг. Үнэхээр хэрэгцээ байгаа. Тэдэнд өгөх нөхцөл үн сайн байвал тэгээд хойдлын замын одоо зардал нөхөдөж чадхаар байвал тэгвэл тэр хойд замаа бол ашиглах юм гаргал байх тийм. Ийм тооцоо бид нар хийж авч үзсэн юм аа. За угаас нь үрс яг олборсоход өөрийнх нь өртөг 41 байгаа. 5 толгой нүмерэг чиглэлээр тээвэрсэхэд төмөр замаар тээвэрсэхэд $30. Шилжүүлэн ачих 3. Хятадын төмөр замын өртөг 18. Хятадын далайн бомбын өртөг энэ 7. Далайн тээвэр 15. Ингээд яг хятадын далайн бомбон дээр $111 очиж байгаа. Манай нүүрс. Оросуудтай бол ер нь үнэ тохирч юм уу? Жил болгоно нэг урт хугацаагаар тохирно гэсэн чинь жил болгон тарифа тогтож байгаа гэдэг өндөр үнэтэйгээр тохиролцож чадахгүй байна. Хилцээр яваад байна гэд миний сонссноор 2 жил болж байгаа шүү. Тэр хилцээрийг хийж байгаа нь би. Тий. Би өөрөө дэд сайд байхдаа хийсэн. Тий. Ямар төвшөнд юун дээр очиод байж байгааг би бүгдийг мэдчихэв. Одоо тэр хилцээр яваалаа. Өнөөдөр хилцээр зурхад бэлэн байна. За. Тийм. Хилцээрийн текстийг тохирцсон. Урт хугацаанд өрсөлдөх чадвартай тарифаар хангана гэдэг томьёосоо тохирцсон. Хэдэн жил гэдгээ тохирцсон бид нар. Аль бомб тохирсон? Орсын 3 бомбт 3 руу. Тэр нь тэгээ одоо тэнцэн өрхөөс хямдхан болж байна гэсэн үг. Өрсөлт түүц гэж тохирчихэр яг хэд байх вэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр өнөөдөр
би бас энэ хийс мэдээзийн хэрэгсээр яг дуусаагүй байгаа. Засгийн газар хоорондын хэлцээрийн агуулгыг ярьж чадахгүй юм да. Тэгээ ер нь л дамжин өрхт их ойрхон гэсэн үг байна тий. Өрсөлт асар хямдхан байна гэсэн үг. Өрсөлт түүц байна. Тийм бол болж энэ хоёр дахь ийм юутайгаа болж идэг. Тэгээд 1800 км яваад ийм өрсөлдөхөж үнэтэй байна гэвэл маш сайн л болно гэсэн үг шүү дээ. Ялангуяа тэр 7 сар хөлдөө байдаг бомбт ч арай л үлгэр байх. Нөгөө хоёр нь гайгүй бол тийм тэр бас нэг л бомбт шүү дээ. Асуудал бол шин төмөр зам барина. Тэр бол маш их мөнгөөр босно. Маш их мөнгөөр босох хэвээр. Тэр их мөнгийг хаанаас авах юм? Яаж авах юм? Энэ бол биелэхэд хол зүйл. Техник эдийн засгийн үндэслийн судалгаагаар бол юу гэж гарчсан бэхээр яг ойролцоогоор 1800 км-т бол 5.2 тэрбум Америк доллар зарцуулагдана. 1800 км. 1800 км. Тэр нь одоо 5-7-оос урагшаа гашуун Сүхбаат руу тэгээд зүүн тийшээ явсан төмөр зам. Тэгээ яг энэ 5.2 тэрбумыг мэдээж зээлийн болон шууд хөрөнгө оруулалтын санхүүжилтээр босгоно. Тэгээд энэ одоо ойролцоогоор 2 тэрбумын бол өөрийн хөрөнгө гэж ярьдаг, equity гэж ярьдаг те шууд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үлдсэн цаана үлдэж байгаа 3 тэрбумын болохоор одоо төслийн санхүүжилт гэдэг project financing олон улсын зээлийн санхүүжилтээр босгох төсөл байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн яг одоо ихэнх дийлэнх санхүүжилт нь бол Монголоос биш гаднаас олон улсын санхүүжилтээс орж ирэх юм энэ төсөл дээр. Тэр 5.2 тэрбум доллар одоо яаж олж босох вэ? Та бол яг та өөрөө хариуцахгүй л дээ. Гэхдээ та засгийн газар олох хэрэгтэй болно шүү дээ. Төмөр зам бол дэндүү их үнэтэй. Яаж мөнгө босох юм бэ гэж. Өөрөө ч одоо Солонгос улсын одоо том одоо нэг шийдвэр гаргадаг сайт гэж бодъё. Энэ талаасаа тоон нь тэдэр Австриас авч байгаа Монголоос авлаа гэхэд бизнесийнхаа зарчмаар энэ гэрээ унах байхгүй. Солонгос Японууд ч улс орноо мэддэг тэрүүндээ бас хайртай улсууд байна шүү дээ. Энэ эдийн засаг тоон тутам түүхэд өсгөр эдийн засгийнхаа хувьд өрсөлдөх чадвар хятадаас их. Өнөөдөр хятадууд ч аж үйлдвэр чинь ямар хурдтай гэж машин хийгээд гэлээ хөргөч гэдэг хийхгүй байхгүй. Онгоц хийж шүү дээ. Тэгэхээр яаж яана гэхээр энийг харж байгаа л улсууд байхгүй. Өнөөдөр тэр дайлангуяа тэр коксч нүүрсийг бол солонгосууд 50 жилээр гэрээ хийж байгаа. 50 жилээр бид нар Солонгос Японтой гэрээ хийгээд авсан тохиолдолд тэр энийг нөгөө бүтэхгүй гэж яриад байгаа улс би тайлбарлахын тулд тэнд байгаа өртөг буулгах гэдэг шүү дээ. Энэ гişиг ирээдсэн бол унагыг гэнэстэй тийм. Тэгээд энэ бондо юм уу эсвэл тэндээс зээлж хийж болно л доо. Мөнгө бол өөрөө ороод босох уу. Тийм мөнгө бол өөрөө ингээ ороод ирэх юм аа. Хүн мөрөөдөж болно. Гоё сайхан юмыг монголчууд бүгд мөрөөж болно. Нөгөө бидний мөрөөдөл маань бол үнэхээр наадах чинь боломжийн юм байна шүү гэдгийг нөгөө энэ бондын 10 дахин одоо санал ирүүлсэн жишээ нь бол гаргаад ирж байгаа. 1.5 тэрбум бондыг зархад гаднаас орж ирж байгаа санал нь бол 10 дахин буюу 15 тэрбум долларын худалдаж авах санал орж ирсэн. За 2010 оны 6 сарын 23-нд Монгол улс төмөр замын бодлоготой болсон. Энэ бодлого гарахын өмнө бүх судалгаа хийгдсэн. Мөнгөө яаж босох вэ? Мөнгөө яаж босох юм? Ер нь хүүг нь аваад үзье. Хүүн дээр нь бол 5 жилийн хүүн нь бол 4.125. 10 жилийнх нь бол 5.125. Илүү их 10 жилийнх дээр нь боссон 1.5 тэрбумынх нь 500 сая доллар нь бол юун дээр 5 жилийнх дээр 10 жилийнх дээр нь бол 1 тэрбум боссон. Яагаад 1 тэрбум боссон юм? Яагаад эсрэгээр биш? Яагаад гэвэл бол одоо нөгөө биднүүсийн ярьсан нөгөө нэг уул уурхайн төсөл, нөгөө аж үйлдвэрчлэлт, нөгөө төмөр замын төсөл, нөгөө авто зам, нөгөө цахилгаан станцын төсөл энэ чинь болвол яг зөв зөвтэй хөгжил юм байна гэд гадна талаасаа бол хөрөнгө оруулагч нар бол энийг дэмжиж тэр улсууд ч юм бол тооцооны үндсэн дээрээс бол хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болон санхүүгийн байгууллагууд энэ одоо бондыг бол авсан. Аз, Европ, Англи, Америктэй ингээд мөрөөдлийг өөрийнхөө чадвар чансаа мөнгөнийхөө хэмжээнд тааруулаад ертөнц дэлхийн байдал юу вэ гэдгээ тааруулаад тэрэндээ тааруулаад хийх ажлынхаа дарааллыг гаргахыг бодлого гэдэг байхгүй юу. Гэтэл хийх ажлынхаа дарааллыг ингэж хийх ёстой байна гэж бодлого гаргаад байхад өөдөөс мөрөөдөл яриад тэр нь бол мөрөөдөл өнөөдөр бол биш юм байна. Яагаад гэвэл 1.5 тэрбум доллар нь боссон. Төслүүд нь бол байна. Энэ төслүүдийг хэрэгжүүлэх бүх улсын их хурлын засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь бол гарсан байна. Ашигтай гэдэг дээр би ахаад юм тодруулж асуумаар барих гэж байгаа тэр ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс бол
ашигтай л гэж хариулаад байна. Энэ ашигтай гэд. Тэгээ эний чинь гүйцэд хариулт гэж ханж авахгүй байна л да. Дахиад хэлээ. Өнөөдөр дэлхий дээр хамгийн том асуудал эрчим хүчний асуудал. Төмөр зам бол дэндүү их үнэтэй. Хөрөнгө оруулалт их дэндүү үнэтэй. Ашигтай гэл нөгөө тал нь ашиггүй наадах чинь гэдэг хахаар энэ яриад дуусах байхгүй. Яагаад ашигтай? Ашгаа бол төмөр зам ойлгомжтой нүүрс тээвэрлж ажиллана. Тэгэхээр бид нар энэ яг нэг загвар нь бол бид нар урагшаа төмөр зам бариад тэрүүгээр бол бүх юма зарж болж байна. Нөгөө загвар нь бид нар хид хідэн зах зээл рүү гарья. Одоо бидний яриад байгаа далайн зах зээл, далайн бомтор гарах. Тэгэхээр энүүгээр явах тэр тээвэрлэлтээс орж ирэх одоо орлого нь тэр эргээд анх оруулсан тэр төмөр замынхаа одоо хөрөнгө оруулалтыг нөхөх. Тэгээд нөгөө талаараа энийг бол энэ төслийг ашигтай болгох үндэслэл нь болж байгаа. Бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Тэгээд бид нар зөвхөн нүүрсэн дээр ярьж штэ. Бид нар тооцооллоо ихтэй бол 5-7-оос нүүрс гарлаа, урагшаа явлаа, хоосон богоон буцаж ирнэ. За зүүн тийшээ явлаа, хоосон богоон буцаж ирнэ. Бид нар бол өөр юмнуудыг тооцоолохгүй штэ. Буцаж ирэхдээ жишээлбэл контейнер авчирч болно. Тэгээд газрын тос одоо юу гэдэг барилгын материал гэх юм уу. Тэр болгоныг оруулаагүй бид нар ашигтай гэж яриад штэ. Тэгээд дээрээс нь нөгөө төмөр зам дагсан бүтээн байгуулалт хот суурин газар бий болох тэр болгоныг бол бид нар тооцоогүй зөвхөн нүүрс тээвэрлэхтэй л ашигтай гарч иж байгаа. Тэр энэ төмөр замаар явал бид нар Японод сонирхож байна. Японод манай төмсийг сонирхож байна. Улаан буудааг сонирхож байна. Энэ чинь ганцхан нүүрс зөөн гэдэг юм ба. Бүгд тээвэр хийж болох нөхцөл бүрдэж байгаа байхгүй. Өнөөдөр Монголоор нөгөө гарвал тий. Ерөөсөө яаж юм гэхээр энэ Монгол орны чинь нутаг дээр байгаа бүх юмыг экспортлж болж байгаа байхгүй. Одоо Сибирь тэр чигээр хятадаас шилэн хүн авч байшин гадуулж хоньны ноосоор дулаалгын материал хийгээд эхэлсэн гэдэг ч юм уу тийм ээ. Нөгөө 200 жил 2000 жил 1000 жил газар бордсон энэ Азийн нутаг чинь нөгөө юмнаас нь юм гарахаа байлаа. Тэгээд дээрэс нь бид нар яг гадаад зах зээлээ авч үзэх хэрэгтэй. Хятад бол ер нь бол сүүлийн 10 20 жил бол доктортой өсөж байна. Тэ? Одоо хотчлт жишээлбэл одоо Хятадын 51% нь бол одоо хот суурин газарт амьдардаг. Энэ тоо 2012 оны байдлаар бол 51 байж хад 2030 он гэд бол 70 хүртэл өсөх тийм хандлагатай байгаа. Энэ их олон бүтээн байгуулалт чинь төмөр орж байгаа байхгүй юу? Төмрийг боловсруулахад төмрийн өдөр коксч нүүрс хэрэгтэй. Тэгэхээр манад байгаа энэ 5 толгой нарийн сууд тэргээ яриад байгаа орд утас чинь болохоор энэ сайн чанарын коксч нүүрстэй. Дахиад хэлээ. Өнөөдөр дэлхий дээр хамгийн том асуудал эрчим хүчний асуудал. Тийм болохоор ирээдүйд энэ Хятад, Энэтхэг, Солонгос, Япон энэ зах зээлүүдийн эдийн засгийн өсөлтийг дагаад манад байгаа тэр коксч нүүрс чинь бол одоо асар их үнд хүрч байна. Тийм учраас л одоо энэ 5 толгой дээр чинь маш олон гадны компаниуд өөрсдөө сонирхлоороо хурж ирээд байна шүү дээ. Энэ гадныхан бол Монгол улсын ингэ тийм л да. Танах бол одоо юу гэдэг тийм абсолют тийм ээ туйлын давуу талтай орон гэж өөрөлдөл өрсөлдөөнд зах зээлтэйгээ залгаа яддаг. Дэлхийн зах зээл яддаг байгаа шүү дээ. Юус олон юмд бид нар бараг ярилтаа байхгүй болсон ба. Тэгээ хоёрдугаарт нь нүүрсний нөгөө сууд ариун байна. Нүүрсний чанар сайн байгаа маань. Өөрөөр нүүрсний насжилт өндөр чанар сайн. Дээр нь 3 дугаар бас шинж нь юу гэдэг гэхээр ерөөсө мөнгөний хэмжээ мэдэх болцдог гэж байна. Тэр өвчний шинж. Тэр деменшиа гэдэг өвчин бас манад байна. Яг тэгэхээр тэр энэ төмөр замын төслийг яриад байгаа улсууд ерөөсө мөнгөний хэмжээ мэдэх болцсон. Жишээ нь өөрийн чинь санаа зовоод байгаа $5 тэрбум бол Монгол улсын хувьд бүхэл бүтэн улсын хувьд жижиг мөнгө. Өнөөдөр $5 тэрбумтай хувь хүнч байгаа шин. Тийм л дээ. Би гол нь жинхэнэ бодтойгоор хэзээ процесс явах гэж байгаа гэдэг. Тэгэхээр процесс яваад эхэлсэн харамсалтай нь энэ процессыг зогсоодог хүчин манад байгаад байгаа. Энэ тэмцэл ингээд юм зогсоогод байгаа шүү дээ. Нэг зүйл ойлгомжгүй байгаа маа. Ингээд та нартай чи ярихаар бүх зүйлээ гаргацсан байгаа. Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаад хөрөнгө оруулалтынхаа асуудлуудыг шийдээд тэр байтугай хоёр засгийн газрын өмнө энэ бол тохирцсон яриа шүү дээ. Тэгээд энэ нь явахгүй байх гэдэг чинь нэг зовлоныг өгөхтэй зэрэг бизнес улс төрийн бүлгэлүүд болж байна. Ухаан худаг гэдэг ямиг салгаж өгснөөс болоод энэ төсөл нурсал байхгүй. Ер нь бол ухаан худыг салгаад ухаан худын IPO-г төрүүлж гаргах процесс явагдсан. Энэ бол Батболттой нэн тэргүүнд холбоотой асуудал. Ерөнхий сайд байсан. Ерөнхий сайд болоод энэ хүн өөрчлөлт ёстой болов гэсэн өөрчлөгдсөнгүй. Нөгөө нэг хот хөдөө хоёрын хоорондын асмал лам байсан хэвээрээ шивдэ гэдэг шиг. Өнгөрснийг өнгөрсөн бид нар сая 47 хоног ярьдаа шүү дээ. Стадныг ярьлаа. Саяхан болсон юм ярьж шин. Энэ бол гэмт хэрэг. Бидний нөгөө яриад байдаг төр засгийн бодлого байдаг үздэгс нөө бодлого гаргачд маань нөгөө талд хаалгаар гараад өөр газрын бодлого хэрэгжүүлээд эхэлжэл зогсоочдөг л байхгүй.
Тэгээ энэ чинь бүр ингээд дотор нь байсан болохоор мэдээд, орилоо, чарлаад, янз бүр болгоод би ер нь бол нэг шууд яриад зарчмархуу юм яриад баахан дайсантай болоод байгаа бол ер нь бол сүлээд мэдсэн л дээ. Тэгэхээр энэ байж болохгүй шүү. Энэ өвчнөөс хурдан салахгүй бол Монгол өөрийнхөө ингээд хүнд байдалд оруулдаг юм руу яваад байна гэдгийг хэлээд байна. Цариг гэснээс бас ерөөсө хамгийн гол энэ төмөр замыг ач холбогдлыг ингээд давхар ярих юм бол Монголын хүн амыг эрүүлжүүлсэн шүү дээ. Ийм байжсэн. Төмөр замыг яаж эрүүлдэг? Төмөр замаар энийг өрчнөө шүү дээ. 35 удаагийн отряд ирсэн байна. Оросын отряд. 5 удаагийн. 35 удаагийн. Арьс өнгөнийх бол 5. Үгүй 35 удаагийн отрядаар 2500 орос эмч ирсэн байна. Бүр 0 болцсон ерөөсө хүн өсөлт байхгүй болцсон үед энэ одоо төмөр замаар чинь ирж ирсэн хичнээн олон эм тарай одоо 50 хэд оноос эхлээд Монгол хүүхнүүд Монгол авгаанаар 5 хүүхд гаргаад төрж гисэн. Тэгээд одоо хүн ам өнөдөр өсч 5 дахь өсч байна. Ийм түүхийн өсөлт хүн амын өсөлт одоо дэлхийн өөр оронд байдаг ч юм уу 50 жил 5 дахь өссөн. Явсан шүү дээ. Энэ монголчууд муудаа өвчин тусцсан юм шиг ерөөсөө л энийг эмчилж чадахгүйсэн шүү дээ. Хэн тэмбүүгээр өгсөн гэж байна шүү дээ. Төмөр зам гэхээр нэг нарийн байх хэрэгтэй юу, бүдүүн байх хэрэгтэй юу? Тэр нь хаан тавигдах хэрэгтэй гэсэн л нэг тийм маргаан явагдаад байдаг. Энийг ер нь ингээ бүтнээр нь хараад бүхэл бүтэн улс орныг ингэж бүр үндсээр нь өөрчилдөг, тийм ээ, ад жуулдүүлжүүлдэг, соёлжуулдаг, хөгжил дэвшил авчирдаг ийм том механизм байдаг. Энийг ингээ бүхлээр нь олж харах хэрэгтэй юм тийм ээ. Миний ойлгож байгаагаар бол энэ гадуур явж байгаа асуултууд энэ бүдүүн нарийн л байгаа байхгүй. Нэг тал нь бүдүүнийг барих гэдэг юм байна. Оросын талыг ч юм уу дэмжээл одоо энэ нэг аюулгүй байдал яриад байгаа нь бүдүүнээ яриад байгаа юм байна. Нөгөө хэсэг нь ерөөсөө ганц нэг компани ирэх ашиг яригдал нарийн яригдаад байгаа юм гэсэн нэг юм тойм ойлголт явж байгаа. Тэрнийг бол би нэг том юм гэж боддог юм шүү дээ. Одоо бидний байгаа энэ төмөр зам чинь Орос стандарт. Энэ бол 1520. Энэний давуу тал, сул тал гэж бас юм байна. Дээр нь явж байгаа зүтгүүр, богоон, хөдлөх бүрэлдэхүүн нөгөө олон улсынхаа стандартн дээр шинжлэх ухаан, инженерийн ухаанууд нь хөгжсөн учраас тэр нь илүү олдцтой бөгөөд зах зээлийн үн арай өрсөлдөөн дунд байгаа учраас хямдхан олоод авчиж бол. Хэрвээ бид нар өргөн зам өөрсдөө тавих юм бол тэгвэл тэр өргөн замын дээдх бүрэлдэхүүн зүтгүүрийг эсвэл Оросоос аавна, эсвэл бид нар одоо Австрид ч юм уу Оросын төмөр зам тохирсон юмыг тусгай захиалгаар хийлгэн үнэтэй тусна. Төмөр замын царигийн хувьд нарийн бүдүүн гэдэг нь ерөөсөө нэг нь 1520 нөгөөх нь 1345 435 гэсэн ийм хоёр ирээл зам төмрийн дундлын зан хэмжээ. Хоорондын зай. Тэнд ерөөсөө нэг 8.5 см-ийн зөрөө байгаа. Дунд нь зөвхөн цаас авчруулах хэмжээний жоохон зөрөө байхгүй юу? Энэ хоёрыг ингээд тавьчих 8.5 см-ийн зайтай жоохон өргөн болгоод тавьчих хоёр ердөө ялгаа байхгүй. Энд бол эдийн засгийн айхтар гар цохирол гарахгүй. Яагаад манай бодлого дээр энэ төмөр замыг өргөн царигтай бариа. Дотоодын төмөр замын сүлжээг өргөжүүлээ гэж заасан гэдэг чинь өнөө байгаа энэ төмөр замынхаа сүлжээг өргөжүүлэх, улсаа замжуулах, төмөр замжуулах, ачаа тээврийг эргэлтэнд оруулахад л зориулж гаргасан бодлого шүү дээ. Тэрнээс бид нар одоо 35 1435 тавьчих юм бол дахиад бүх юм эргэлдэнэ. Зөвхөн доотлын зам төмөр биш. Дээр нь явж байгаа бүх хөдлөх бүрэлдэхүүний тэргийн зэрэг өөрчилнө. Энэ тэргийн зэрэг одоо байгаа юмыг дахиад өөрчилнө гэдэг бол харин тэр тавих гэж яриад байгаа юмнаас чинь илүү зардал гарах байх. Цаг хугацаа ч их алдна. Өгж авах юм бас садгүй их хэлбэл байх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл 5 толгоос ихэд нүүрсий чинь бол уртлаа авна шүү дээ. Нүүрсний хувьд бол Орос манайтай өрсөлдөгч болно гэхээс биш Орос манайхаас нүүрс авна гэж хийж байхгүй. Тийм учраас бид тэмдэглэл гэж байгаа бол яг тэдний стандартанд тааруулаад хурдан гаргаж өгдөг байх хэрэгтэй байхгүй. Тэр яарад тэр нэг нүүрсээ бөөнөр нь яар зарах гэдэг хүмүүс л вирус ойлгохгүй. Пар гэж зарлаа энэ ч дуустдаг юм байхгүй. Малчин хүн ч гэсэн адилхан шүү дээ. Малаа бөөнөр нь хямдах өгчих сонирхол байхгүй шүү дээ. Өөрийнх нь байгаа юмыг өргөжүүлэх гэж байна. Шинжлэх гэж байна. Сайжруулах гэж байна. За цариг бол урагшаан нарийн байх хэрэгтэй.
нарийн царгаар яваад 260 км яваад тэгээд цаашаа ерөөсөө ямар ч шийдвүлэн ажилт одоо юмгүйгээр шууд л ерөөс цаашаа дүүс явна. Нөгөө талаар бол энийг түргэлэх нэгдүгээр ээлжинд урагшаа зам тавина гэдгийн учир бол гол худалдан авагч маань бол урд хөрш байна. Өнөөдөр бол божтой одоо худалдан авагч бол ерөөсөө одоо бүгдээр хятад улсын хэрэглэгчд байж байна. Харин тийм шүү дээ. Угаасаа тийм байхгүй юу? Угаасаа өнөөдөр хятадын зах зээл дээр нүүрс нийлүүлэх гэж байгаа бэлдчихсэн, гэрээ хэлцээрээ хийцсэн, яг зорилт зах зээл нь хятад болцсон дэлхийн улс орнууд маш олон байна. Хүчирхэг том улсууд байна, тийм ээ? Канада, Америк, Орос, Австрали, Индонез гэдэг ингээд тэд нар өөрсдийнхөө хүчин чадлыг, өрсөлдөх чадварыг жилээс жилд нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл тэр олон одоо юу гэдгийг хуучин одоо ингээд шилжүүлнэ янз бүрийн портмот амжилтгаас тэр олон хэлбэршүүлээд байгаа байхгүй цөөлөд. Өөрөөр хэлбэл ягаад гэвэл нэг зардал авсгаад байна шүү дээ. Дунд нь ашиж уурлах амжилт нэмэх нэтгийг хэл жижигхэн ч гэсэн одоо вагон нэг үгтэй 20 км илүү тойрдог байсан тэрийг гисж байгаа байхгүй. Зах зээлийн талаас нь аваад үзэхэд зөвхөн миний хувийн бодлоор тий яагаад бид нэр одоо царгийн сонголтоо өргөнөөр хийж байгаа юм бэ гэхээр бид нэр яг дотоодын нүүрс тээвэрлэгчдийн зах зээлээ хамгаалах гэдэг нэг үндслэл байгаа юм л да. Жишээлбэл за адилхан царигтай байлаа гэж үтэй. Манайхд чинь бол тусгай зөвшөөрөл авахд чинь амархан шүү дээ. Яг одоо ирэх 5 жилдээ байдаг юм аа гэд хэрвээ одоо Монголын газар нутгаарч гэдэг юм уу те чөлөөтэй нэвтрэх тийм одоо зөвшөөрлүүд авчвал хин дуртай нь манай дотоодын Улаанбаатар төмөр зам МТЦ гэдэг юм уу тиймэрхүү компаниудын өрсөлдөх чадварын хувьд бол одоо жоо хэцүү байдалд орох байх. Одоо манай агаарын салбар дээр ярьдаг шиг экспорт, импорт, дамжин өнгөрүүлэх ачааны урсгалыг Оросын холбооны улс түүгээр дамжуулан 3 дахь орон бүс нутгийн зах зээлд нийлүүлэх тээвэрлэлтийн замнал нэмэгдэх. Төмөр замын одоогийн шугамын ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх. Сайн шанд аж үйлдвэрийн цогцлборыг хөгжүүлэх, тээврийн дэд бүтцийн үндэс тавигдах. Тэгэхээр их хурл өөрөө 15-20-д цэргийн ач холбогдсыг тодорхойлоо гаргачихсан төрийн эрх барих дээд байгууллага ард түмний төзөөлөл шийдчихсэн. Одоо цариг дээр маргаан байхгүй. Үгүй болно л доо. Зөв. За их хурл ингээ авчлууд би шиг үнэн байж болно. Яг энийг хэрэгжүүлээ. Улсын их хурлаас л гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явж байна. Тэгжил шийдсэн штэ. Тэгээд энэ би өөрийг биелүүлж байна гэсэн маягаар яриад байгаа хүн бас надад чиглэлтэй байгаа. Тэгээд би юу гэж боддог вэ гэхээр их хурлын шийдвэрийг биелүүлэн тэр хууль биелүүлдэг сайн байлгүй яах вэ? Гэхдээ энэ чинь их хурлын шийдвэр маань хэрзэг зөв болж буруу болж юу гэдгийг бодож тех дот маань засгийн газрын гишүүн хүн бол хуульч наачлах хэрэгтэй хүн шүү дээ. Тэгж бодож ажиллахгүй бол болмооргүй байна. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын тухай хуулисан дээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад иргэн аж ахуй нэгж ямар үүрэг хүлээх үү гэдгийг бичсэн байгаа шүү дээ. Одоо дахиад асууя. 3 дахь геополитикийн яг ийм болохгүй байгаа гэж хэлж болохгүй юм уу? Хэлэх гээд одоо байгаа юм. Хувьд би ганц хэлж чадах юмас хэлье. Яг үл би өөрөө өнөөдөр төрийн албаа хаагч хуулиар миний эрхийг маш олон эрхийг хязгаарласчихсан байгаа. За ерөнхийдөө бол танк цэрэг орж ирэх гээл байгаа юм тийм. Өнөөдөр төмөр замын бодлогыг зөв гаргахгүй юм бол улс орны ирээдүйн хөгжил тусгаар тогтнол аюултай гэдгийг хэлж чадна. Өнөөдөр энэ бодлогыг зөв гаргаснараа ирээдүйн 200-300 жилийн хөгжил хангагдана гэдгийг би хэлж чадна. Хэрвээ энэ бодлогыг буруу хийгээд хэн нэгэн хүний ашиг сонирхол хэсэг бүсэг этгээдийн ашиг сонирхлоор хийх юм бол 2.8 сая хүний ирээдүйн хөгжил хохирно. Эцэст нь би ганцхан зөвгийг томьёосч. Монгол улсын өнөөдрийн хүртэл авчирсан тусгаар тогтноос хэдэн тонн нүүрс нь үнэтэй бэ? Энийг надад хэн хариулж өгч чадахын төгс? Тэр уус уурхайн компанид хариулах уу? Ер нь бол юу яаж болох вэ? Тийм их айхтар тэгээд ашиггүй ч хийж магадгүй бол ер нь бол 5-7-ыг уухгүй төмөр зам барихгүй байлаа. Ашигтай юм хийж яагаад болдгүй? Заавалч болно болохгүй гэдэг хоёр туйл руу хийгээд ашигтайгаар нь хийж болохгүй мөгийг асуухаар ашигтай биш. Гэтэ энийг үн хийгээд энэ л та. Үгүй шүү дээ. Өргөн царигтай ашигтай шүү дээ. Би танд тоо харуулсан шүү дээ. $3 шилжүүлэн ажилт хийхэд ашигтай зүйл шүү. Бид нэр Монголдын шилжүүлэн ажилтыг хийхэд нэгдүгürt мэдээж хэрэгтэй ажлын байр бий болно. За дээрээс нь мөн тэр шилжүүлэн ажиллаж байгаа зардалчин Монголынхоо талд орно. Гэх мэт энгийнээр ойлгоход бол энэ бол өөрөө бас
хэрэгтэй зүйл байгаа. Шилжүүлэн ачих дээр зардал гарна гэж яриад байгаа байхгүй юу? Тэн дээр бол зардал гарах нь үнэн. Гэхдээ нөгөө зардал нь хэдий гэдгийг бас тооцож үзэх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ эдийн засгийн талаас нь харж байгаа бол бид нар жишээлбэл ингээл одоо бүх зах зээлэнтэй хятадын тээвэрлэх компаниуд нь ороод ирчдэг. Тийм байвал ямар зардал гарах юм? За ганц эсвэл энэ бол байна л да. Нэг бол нарийнаар барина, үгүй бол төмөр зам бариулахгүй шүү гэж байгаа юм уу? Юу гэж байгаа юм? Үзэгчд мань мэд бол бариулахгүй барих тэрийг мэдэх. Яг ийм одоо юм явж байгаа. Нэг бол нарийнаар барь, үгүй бол битээ баригдаг юм явж байгаа байхгүй юу? Ингэж болохгүй шүү. Бид нар монголчууд өөрийн бодлогоороо өөрийнхөө улс орны ирээдүйн хөгжил нийцүүлээд бодлогоо гаргачихсан. Одоо тэрийг хийх гэж байна. Хинт саад болоод байгаа. Харин хин саад бол одоо тэгэл барих л. Харин хин нэгэн итгэхэд ягаад сандраад байгаа юм? Ягаад хин нэг итгэхэд төмөр замын ажил явахаас айгаад байгаа юм? Батуулга ганц хоёрын төмөр зам биш шүү дээ. За яг энийг орхио. Их сайхан гоо одоо нэг эсэргүүцсэн. Тэрийг уншсан. Уншсан цэвэр эдийн засгийн үндсэлтэй байл. Олон эдийн засгчид мэрэгчлэтнүүд дэмжиж байгаа юм байна лээ. Тэглээгээд их сайхан нэг ч юм уу ингээд нөгөө талд дугуурч байгаа бүх монголчуудыг ингээд тагнуулаар нь сэжиглээл дайснаар нь бодоол тий үндэсний аюулгүй байдал занал хийлж гэн Монголыг устгах гэж ингээд бодож байгаа бол энэ бол тэгэхээр надад айгүй сонин сэтгэхгүй санагдаж байна. Үгүй сонин юм нэг ч байхгүй. Яагаад гэвэл би 10 онд баталчихсан их хурлын бодлогыг хэрэгжүүлээд гэж байгаа. Их хурлын бодлогыг хэрэгжүүлэх гэсэн сайдыг буруутгадаг учир нь юу юм? Нөгөө буруутгаг асууж л юм. Харин тий бодлогын дотор жишээлбэл нөгөө дистраллаас навхуулаад зөөрөл байгаа юм байна. Өөр ашигтай байж чадах уу гэж асуугаад байгаа байхгүй. Ашигтай тооцоо байна. Сонсдог хүсэлгүй байгаа болохоос ашигтай болгоод ажиллахаар нь харна. Нэг амьдрал бид нэр өөрсдөө 2 жилийн дотор харах нь шүү дээ. Энэ жил бариад эхэлчих нь тийм ээ. За бид нар бол одоо яг төлөвлөсөн хугацаанд бид түр өөрчилж хийсэн. Мөнгөний эрсэмж одоо энэ жил барьчих шүү дээ. Ямар нэгэн гинтийн биднээс мэдэхгүй, миний мэдэхгүй гинтийн хүчин зүйл гарч ирэхгүй юм бол төмөр замыг барина. Хэрвээ бид өөрсдөө мохорлаад өргөнгөө тавьчвал одоо дор хаяад нэг асуулт гарна. Одоо ингээд зөв төвлөлтийн юм яриад байгаа шүү дээ. 5 толгоос хашаа сухачгээд өргөн зам барьчихвэл дээр нь та нар зүтгүүрээ яаж авч тавих юм? Нөгөө богоно яаж авч тавих юм? Инстэн дээр үрч хэрэх үү? Одоо би бол жишээлбэл ерөөсөй ойлгохгүй байгаа. Ойлгогддог. Яаж аваач тавих юм? Нэг зүтгүүр гэдэг чинь явж та 100-аас 135 тонн хүнд байдаг байхгүй юу? Тэгэхээр 135 тонн хүнд зүтгүүрийг тэр урд нэг өргөн зам барьчлаа гэхэд яаж аваач тэр зам дээр тавих гээд. Хятадаар дамжуулах уу? Хятад чинь нарийн замтай. За нарийн дугуй үлгөөд явуулчихд юм аа гэхээр цаана хурч ирчээд бид нар дууг нь хэн сольж өгч нааш нь оруулж өгөх юм. Эсвэл онгоцоор авч шийдэх үү тэр чинь. 5 толгой гашуун сухатын төмөр зам баригдахад өргөн цайгаа баригдсны дараа бол яг 90 замын үд шиг нэг талаасаа нарийн нөгөө талаасаа өргөн цариг хүрээд ирэх юм. Хятадын нарийн царигтай очиж бол тэр бол нэг зэг дээр уулзна. Энэ нь бол түрүүний яг 90 хүртэн дээр хийгдсэн процесс л хийгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол үйлдвэрээс угсарч авчирсан зүтгүүр богоно дамкратаар өргөөд доогор нь нарийн царгийн тэрэгцэр өргөн царийнхаа солио тавих асуудал байна. Дамкрат нь бол өөрөө түрүүн бийсэн шүү дээ. Том хэмжээний дамкрат биш ээ. Зүгээр энгийнээр ойлгох юм бол машиных шиг гэхдээ хүчин чадал илүү дааз өндөртэй тийм дамкрат байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь бол хүн очиад ингэж яадаг биш те. Автоматар өргөждөг тийм дамкрат байгаа. Тэгэхээр ерөөсө энгийн хүн ойлгож болдог юмыг л ингээд улс төр болгоол. Энэ бол маш их энгийн жишээ л дээ. Одоо харилцан адилгүй царигтай төмөр зам одоо хилийн өртөөнүүд бүгд л энэ одоо дамкратыг ашигладаг. Өргөөл тэрэг зэрэг солих асуудал байдаг. Гүмүн энгийн юм дээр бас нэг мэдээлэл нэрэгчээр гүм их төрөлтцөх юм аа. Тийм ингэж улс төржүүлж ингэж одоо ард түмний зэцэд ард түмэн л охорно шүү дээ. Тийм бидний хувьд бол одоо энэ шилжүүлэн ачих ангийг болохоор байгууламж дотор барина гэсэн тооцоо судалгаа хийсэн байгаа. Одоо бусад гадны орнуудад бол мөн л яг ижилхэн байгууламжийн дотор шилжүүлэн ачих процессыг хийдэг. Тэр нь болохоор 3-3-аар нь хөмрөөд тэр 3 богоон хоорондын автогсраанууд хоорондоо холбогддог тэр хэсгүүд нь бүтэн 180 градусаар ирэх боломжтой тийм автогсрааг ашигладаг.
Ачиж буулгахад бол тэр чин бункергээ шийдчихсэн асуудал байдгийн биш үү? Тэр нэг одоо нүүрсийг авчраал одоо бидний хар ухаанаар бодож шиг гэрт оруулж ирдэг шиг пумпан хийх одоо арайч тийм хэмжээнд бас биш юм байлгүй дээ гэж бодох юм. Тэр юм хүн байдгийн юм шүү. Юм хүн өмсгөд бункер амьдралын бүх юм идэ олж үзэж байна. Хайлууч новтой байна уугүй юу гэдэг. Эдийн засгийн ашигтай байна уу гэдэг нь дараа нь болдог болсон байна шүү дээ. Гэтэл энэ одон сая тонны үрсийг ашиглах бол энэ одоо байгаль экологи амар юм болно. Богоныг хөмөрхөөр маш ихээр одоо агаарт нүүрсний тоосонцоор одоо дэгдэж байгаль экологи сүрэл авчрах талаар бол ярьж байна. Энэ нь бол одоо гадаа ил задгаа хил дээр аваачаад асгаад те тэр нь бучгнаад тийм бол байхгүй байгаа. Одоо хамгийн экологид хамгийн бага хохирлтойгоор буулгах гэсэн оролдлого хийдэг юмаа гэхэд л асар их экологийн хохирлттой л байхгүй. Агаарт дэгдэнэ гэдэг. Агаарт дэгдэн. Нүүрс бол одоо өөрөө бол жишээлбэл гурилыг задгаагаар нь буулгаад, цементийг задгаагаар нь буулгаад буцаага тачна гэвэл эсэргүүцэн дээ те. Эсэргүүцэн. Яг тэрнтэй адилхан нүүрс өөрөө тийм тоосрох чанараараа цемент гурилтай бараг адилхан байдаг байхгүй юу? Энийг бид нар мэддэггүй юм байна. Гэтэ нөгөө яриад байгаа улсууд чинь зүгээр хөмөрчин тухай бас яриаггүй байлгүй дайрч шүү дээ. Экологийн хувьд болохоор тэр байгууламжийн дотор болохоор тэр байгууламжаас гадагшаа тоос босох тийм асуудал бол ер нь бол байхгүй. Энэ байгууламжийг барихын тулд дахиад 400 сая доллар хэрэгтэй. Хамгийн бага тоогоор. Тэгээ бид нар хараа 700 саяар төмөр зам барих гэж байдаг. Тэгээ өөрөө өөртөө ачиж болно гэд одоо буруутаад бол дахиад 400 сая доллар хэрэгтэй. Энийг хийснээр одоо шилжүүлэн ачих одоо тэр одоо тонн 3700 төгрөг гэдэг энэ мөнгө бол Монгол үлдэх бүрэн боломжтой. За байгаль экологийн хувьд бол бас сүрд болно ч гэдэг юм уу. Ийм шүүмжлэл байх шиг байна. Өнөөдөр дэлхийд хэрэгжилж байгаа хамгийн сүүлийн үеийн орчин үеийн техник технологи байгальд ээлжтэй техник технологиг Монголд нэвтрүүлснэ. Одоо тэр шилжүүлэх төхөөрөмжөөлөлтөд маш сайн ямиг л олох мэдээлэл гаргах хэрэгтэй байна тийм ээ. Хилийнхаа наан төмөр замынх юм тэр бол асуудал биш байхгүй да. Тэр чинь нэг том юм гэж боддог. Ингээд өөрөө өөртөө асуудал үүсгэж болохгүй шүү дээ. Хэрвээ ачаад буулгаад дээр нь цахилгаан станц бариад бүх юма хийдэг ингээвэл тэгвэл нөгөө өөрөө чинь тээвэрлэх гээд байгаа нүүрс чинь алтуулж хөөрнө шүү дээ. Нүүрс үнэтэй болчлоо шүү гэж худалдан авах талын юмыг санаа зовж яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Монгол өрсөлдөж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ хинт хэрэгтэй. Нөгөө нүүрс хят руу бүгдээрээ өрсөлдөд нийлүүлж байгаа Австрали, Орос эднэрт Монгол бүтлгүүтг нь хэрэгтэй болчихсон шүү дээ. Нөгөө жишээлбэл тэр дамжуулах хэмжүүлэх ямар нэгэн асуудалгүй зовлонгүйгүй л тэн дээр ерөөсө маргаад ах утга учиргүй л байхгүй да. Бүр ийм энгийн юмыг ойлгохгүй байгаа бол ерөөсө төмөр зам гэдэг нэрээр мөнгө л угааж иддэг бол улсууд л ажиллах гээд ингээд байгаа юм байна л гэж дүгнэлтэнд хүрээд байгаа. Ийм хардлагт байгаа. За энэ талаар мөнгөн дээр бол ерөөсө за хөгжлийн банк 600 сая долларын бонд босгосон. Юу гэж босгосон бэ гэхээр төмөр зам барина гэж босгосон. Сая 11-12 сар. Надад ч өчр мэдэх хүмүүс бол яг төмөр замч гэж аваагүй ма зүгээр яг төмөр зам гэдэг өгүүлбэрийг оруулсан нь жоохон түлхэц болсон гэж бас яриад байгаа шүү. Тэгэхээр энэ дэр жоохон тодруулаад хэлээч. Тэг яг зүгээр мэдээж тийм л дээ зөвхөн төмөр зам барина гээгөө ерөөхдөө уулуурхай ажилтнжилт одоо ажилтнын төслүүд болон төмөр зам гэж орж ирсэн. Яг өнөөдрийн хүртэл бол яг одоо төмөр замын төсөлд бол нэгч түгээг орж ирээгүй байгаа. Ганц хийгдсэн ажил нь гэвэл Монголын төмөр зам гэдэг компани өөрөө одоо өөрт байсан тэр хөрөнгөө барьцаалаад хаан багнаас зээл авч зүгээр техник эдийн засгийн судалгаа хийлгэсэн. Тэгэхээр тэр янз янзын мэрэгдэд хэлээ л да одоо мөнгө угаасан иргэсэн гэд тэрэн дээр бол би дотор нь ажиллаж байгаа хүний хувьд бол тийм юм ерөөсөө орж ирээгүй. Сая 9 сарын 11-нд Америкт одоо террористийн одоо халдлага болоод ингээ юу боллоо шүү дээ. Тэрний дараа одоо болсон үйл явдал нь дэлхийн санхүүгийн зах зээл дээр юу болсон бэ гэхээр бол банкудаа та нар хинтээ 8 хийж байгаагаа сайн нарийн нягтлаач. Эннийхэн дагуу бол US Patriot Act гэж гарсан. Foreign Corrupt Practices Act гэдэг Америк тэрн гараад дэлхийд даяар тэрн тарсан. Хаашаа урсаад тэр мөнгө нь хэмж ямар үйл ажиллагаанд зориулагдаад эсрэг дахиад юу болоод байна вэ гэдэг бол бүр айгүй сайн нягтлж чаддаг болсон байна. Маш хатуу хяналттай болсон байна гэсэн үг. Монгол улсад бол биднээс энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд бол anti money laundering law гэж байна. AML. Тэрийг хатуу усах ёстой бол.
дээрээс нь PEP list гэж байдаг юм. Politically exposed persons list гэдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн одоо албан тушаал хааж байгаа тийм эсвэл одоо засгийн газар томоохон хэмжээний албан тушаал хааж байгаа хүмүүстэй хэрхэн ажиллах вэ гэсэн даалгаврууд одоо ерөнхийдөө зааварчилгаанууд байдаг. За аргагүй одоо тийм хүмүүстэй ажиллах шаардлагатай болоод эхэлнэ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо орж ирж байгаа мөнгөнийх нь их усүр нь одоо хахуулын их усүр биш байхыг бол аюул сайн нягтлсан байх хэрэгтэй. Нэгт хинбэ гэдгийг хинтэй ажиллаж байна гэдгийг тодорхойлсон байх хэрэгтэй. Тэрийг PEP байна уу, PEP биш байна уу гэдгийг тодорхойлсон байх хэрэгтэй. Хоёрт бол тэр мөнгө нь хахуулаас одоо орж ирж байгаа мөнгө биш үстэй гэдгийг аюул сайн нягтлсан байна. Хэрвээ тийм байх юм бол шууд уучлаарай гэж зогсоно. Мөнгө угаах гэдэг чинь ямар нэгэн хулгайн бизнес хийгээд орлоготой болчлоо тийм ээ. Орлогоо одоо миний энэний орлого шүү гэж хийхийн тулд угаах гэдэг энийг мөнгө угаах гэж ярьдаг байхгүй юу. Яг монголоор угаах гэдэг ландри мане гэдэг чинь эн чинь бол өөр ажлын хөлс байхгүй юу. Тэгэхээр ажлын хөлс гэдэг чинь бүгдээрээ тарифтай. Одоо юу гэдэг аяг угаад өгөн тэдэ аяг угаасан бол тэрний тариф тийм ээ. Таксины хүн тэдэн километр явсан гэсэн тарифуд байдаг. За тэгвэл мөнгө угаагүй юм байна. Та тэгвэл тарифтай мөнгийг бол авсан юм уу? Гүтэх одоо хүртэл мөнгө аваагүй. Би авах ёстой тэр хийсэн хүмүүс нь авах ёстой байхгүй. Бонд нь мөнгө нь босцсон байдаг. Яг төсөл рүүгээ орж ирсэн мөнгө нь бол одоо болтол байхгүй байгаа. Сүүлийн 3 жилийн төсөл яригдчихэж штэ. Тэг өнөөдрийг хүртэл бол ерөөсөө нэгч төгрөг орж ирээгүй. Тэгэхээр чинь нэгч төгрөг орж ирээгүй бол энэ бүтээн босголтын ажлууд одоо нөгөө нүх мөх зам тавих ажлууд чинь эхэлсэн байгаа штэ. Энд чи юу гэсэн үг лээ тэгэхээр? Тэднэр дээр яг уу тийм зам гэдэг дээр яг нөгөө нэг геодезийн судалгааны ажлууд хийгдсэн. Мөнгөний нөгөөгөө бид нар мөнгө нөхнө гэдэг юмар бага ажил эхлүүлсэн байхгүй. Тэгэхээр төмөр зам чи өөрөө нарийн инженерийн байгууламж гэдэг энийг яагаад бас ингэж мэдэхгүй байгаа юм болов уу гэж би бас дотроо бас тэгж бодоод байгаа байхгүй. Тэгээд мэдүүлэх гээд байхаар ойлгохгүй байгааг нь гайхаад байгаа. Ерөөсөн төмөр зам барих аль ч улс оронд суур бүтцийн доод бүтцийг хийхэд л хамгийн түрүүнд газар орныхын байдлын судалгаа хийгдэж энэ судалгааны үндсэн дээр зураг төсөл хийгддэг. За геодезийн судалгаа гараад ирлээ. Байгалийн төрх хэвийг тодорхойллоо. Энэний байр зүүн зураглал гэж юм гардаг. Хаана газрын хөрс нь ямар байна уу? Тэрийг яаж ухах уу? Яаж тэн дээр овоолго хийх үү гэд. За дараагаар нь усны судалгаа явагддаг. Дараагаар нь энэ төмөр зам нийгэмд байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг талаар байгаль орчны ерөнхий болон наривчлсан үнэлгээ хийгддэг. Монголын 30-аад компани эх орон сэтгэлийн дуудаж байгаа төхөөрөж байгаа бах ажил хийлгэсэн байхгүй. Тэгээ тэр мөнгөө Монгол эмчин тэгээ Монголд тохирол учирч байгаа шүү дээ. Тэгээ яг энэ мөнгөө бас өгөхгүй юу гэдэг бол одоохондоо бас л ингээд гацаанд байгаа асуудал байхгүй. Геодез, геолог, усны хайгуул шинжилгээнд Монголын бүхэл бүтэн 3 системаар өөрөөр хэлэх юм бол геологийн чиглэлийн бүхэл бүтэн байгууллагын 17 компани орсон, 5 лаборатори орсон. Геодезийн 14 компани орсон, байгаль орчны 5 компани орсон, оролцож хийсэн юм дандаа Монголын үндэсний компаниуд явсан. Монголчууд энэ дээр бол юу хийж чаддаг юм бол тодорхой хэмжээгээр харуулсан гэж би бодож ойлгож авдаг. Нэгэн төмөр замын бодлого ингээ батлагдсан юм чинь энэний дагуу засгийн газрын шийдвэр гарлаа. Засгийн газрын гаргасан шийдвэрүүдээ гаргаж аваад нөгөө Монголын компаниудаа уриалаад энэ ажилд нь оруулсан. Тэрний мөнгөний одоо хүртэл өгөөгүй. За энэ дээр ахаад нэг асуулт. Монголын компаниудаа урайлж байгаа тэгээд энэ хатуу хүнд цагт таныг урайлахад тэгээд урайлгын дагуу хурж ирээд ажил гүйцэтгэх. Байна. Тэр энэ дэр бол боддоор маш их хэмжээний хохирол хүлээсэн нэг ийм бүр тод жишээ гэж хэлэхээр танд муухай ах л та. Одоо жишээ болол гараад ирлээ шүү. Жишээ олчвол гарч байл та. Би одоо өөрийнхөө улсын засгийн газарт итгэхгүй байх гэж байхгүй шүү дээ. Итгээд одоо төсөл тогтоол шийдвэр нь гарцсан. Төсөл нь батлагдсан. Тэгээд дээр нь дэдийн хэмжээний мөнгө олго гэсэн үед нь бид гэрээ хийгээд орсон. Тэгэл байхгүй буцаал урд нь огт тогтоол шийдвэр гараагүй юм шиг тариалал одоо 2 жил болчихлоо шүү дээ. Тэд нар мэрэгжлийн хяналт очоод зогсоодсон байгаа шүү дээ. Тий. Үндсэл нь
Яг хамгийн нэлээд хэдэг үндэслэл заасан юм. Гол үндэслэл нь бол тезү бэлэн биш гэж байсан юм. Тезү нь бол үндсэндээ гарцсан байсан юм. Ер нь яриад байгаа юм тэр л дээ. Техник эдийн засгийн үндэслэлгүйгээр одоо тийм том ажилч яваад орно гэж байдаг юм уу? Байхгүй л дээ. Чи амбар өрсөн 6 гарч иж амбар өрнө шүү дээ. Хашаа өрсөн ч тэр ухцсан нөхнүүд ч одоо тийм замбрааг юм тухай хэцүүгүй ээлгүүтэй ч одоо 100 км хөрс суулаа хийцэн. Тий. Тэгээ тэр нөө бүтээн байгуулалтынхаа төлөө тэрнийхээ стандарталд зориулаад одоо хийсэн юм. Тэрний мессеж зургуудыг нь бол би үзүүлээл байгаа хүмүүст олон түмэнд хүн хараад ойлгондоо юу хийсэн юм тэнд ямар хачин юм болсон гэдэг бол ойлгомжтой. Дээр нь би ойрын үед бол бүр бичлэгүүдийг гаргаж тавиа гэлсэн юм бодолтой. Бид нүдэг даалгаврын дагуу байсан. Ямар ч даалгавар гарчихсан шүү дээ. Техникийн даалгавар гэж. Яг энэ тарасын дагуу ийм зурсаар ингэж яваарай гэсэн даалгаврууд хийгдсэн байхгүй юу? Тестүүд ингэж хийгээрэй гэсэн бүр юмуд хийчихсэн байхгүй. Шинжилгээ хийсэн лаборатори маань тусдаа бие даасан юм. Одоо манай компани лаборатори биш. Бие даасан өөр компани хийж байгаа байхгүй юу? Тэмдэглэл энд мэрэгжлийн бус гэдэг юм уу? Эсвэл нэг хэдэн гараг үчичэд хүр зүрээ гүйцсэн гэдээ яриад аваад бүгдээр хотлоо. Тэр инг сайхан яриад байгаа баахан 70 овоолчч гэдэг нь худлаа байхгүй. Ерөнхийдөө 2 компани 50 км-ээр хөрс суулцсан. Төмөр зам тавих чинь 70 баринад 70 барихын өмнөх газрыг тэгшдэх ёстой байхгүй. Мөнгөгүй мөртлөө бид нар энэ ажлыг хийх тэмүүлэлээр юм ихэлсэн боловч харамсалтай нь энэ тэмүүллийг монголчууд бид нөр өөрсдөө зогсоос. Ерөнхийдөө мэрэгжлийн бос гэдэг рүү л оруулж тайлбарлаад байгаа шүү дээ. Энд чинь яг мэрэгжлийн компаниуд л орж иж энийг хийхгүй бол мэрэгжлийн бус компаниуд яаж ажиллаа мэдэж хийх вэ? Тэгэхээр энэ тэнд шороо оруулсан юм биш. Ерөөсө хөрс суултаа бид манай компани бол ерөөсө 50 км төмөр замын хөрс суултын ажлыг хийхээр л ерөөсө гэрээ хийгдсэн. Тэрнийхээ дагуу бид хөрс суултаа хийгээд явсан. Хөрс суулна гэхээр зүгээр хөрс суулчих юм биш. Энэ бол яг стандартын дагуу аль төвшөнд ямар хөрснөөс шалтгаалаад хичнээн сантиметрийн гүнтэй одоо зургийн дагуу тараасынхаа дагуу явагдаж байгаа. Геолог нь хийгдсэн тийм ээ. Гидрогеолог нь хийгдсэн, геодезийн зураг нь хийгдсэн, байгаль орчныхын үнэлгээ нь хийгдсэн. Иймний дагуу бид ингэж явж байгаа болохос зүгээр хамаагүй нэг газар уул шороо гэдэг юм уу шороо оолоод яваад байгаа биш байхгүй юу? Ер нь бол ханддаг хандлага бол нэг авцам танддаг хандлага шиг яваад байгаа байхгүй юу? Харахад сайхан зам барьцдаг штэ манайх. Төмөр замдаа тийм байхгүй. Харахад сайхан гэж байх. Тэгэл төмөрчдөг штэ тэр зам чинь. Тэрэн шиг төмөр зам чинь нэг юм ингээ майжгаад унчуул яах. Тэг үндсэндээ ингээ төмөр замыг цогсоохоор нь ерөнхийлөгч намайг дуудаа загинсал та. Чи одоо ингээ төмөр зам гэж яриад байх 1 км төмөр зам барьж чадахгүй. Мөнгөний өгөхгүй штэ. Би ямар илвч юм. Илвдэж эсвэл мөнгөгүй юм бол илвдэж байна. Мөнгөний өгөхгүй бат би юугаар барих юм. Бидний шийдвэрээс улс төрөөс хамаарат байгаа бол хэдүүлээ шийдъя. Тэг чи нэг төмөр зам чинь Улаанбаатар төмөр замаас мөнгөний гаргуулад за ямар ч байсан нэг төлөвлөсөн байсан юм л да тэр. Замын үүд дээр 3.5 км төмөр замыг 29 хоногийн дотор нөгөө төмөр зам чинь тавьчихж байгаа. Монголчууд энийг асар богино хугацаанд хийж чаддаг юм байна гэдгийг л харуулсан юм шиг. Одоо тэр үйлчилгээний зүйлийг хийж хахад тавихын датал хүн мэрэгшдэг юм уу? Арай л одоо 50 тавьсан зүйлийг арчлаад тордоод байна гэдэг хоёрын хооронд зөрүү байх уу? Гэхдээ энэ төмөр замын инженери чинь чи тавихад бэлтгэгдсэн инженер, чи арчлахад зориулсан инженер гэж бэлддэггүй л байхгүй юу? Төмөр замын инженер бол төмөр замын инженер. Чи зураг төслөн хийж чадна. Чи тэр үнийг барих ёстой. Чи тэр үнийг арчлах ёстой. Зам таахад тэндээс нь дээрээс нь доороос нь ингэж тэгж иддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр магадгүй энэ нэг компаниудыг л баахан юм идүүлэх одоо үйл ажиллагаа явагдаад байна ч гэдэг юм уу. Яг энэ бүтээн байгуулалт тал дээрээ тэгж ууж идэх, завшуулах, говьчуулах тийм юм энэ төмөр замын онцлог гэж байх уу? Төмөр зам дээр бол хүн хасаа танаад мөнгө идчих нэг ердэн байж болохгүй. Төмөр зам өөрийн гэсэн дүрм журамтай өөрийн гэсэн онолтой. Тэр зам дээр явж байгаа ачаа тээврийн голын даас гэж ярьдаг. Тэр бол тодорхой төвшөнд байна. Өөрөөр хэлэх юм бол бид 25 тонны голын даастай гэх юм бол 25 тонныг даах доод толын доод бүтэц, дээд бүтэц хоёр байх ёстой. Хэрвээ тэрнээс танах юм бол тэр галт хэрэгч нь өөрөө мунаад өгнө үстэй.
тэрийг бол ердөө данж болохгүй шүү дээ. Тийм учраас тэн дээр бол тэр хүн ид чинь энийг одоо тийм болгочих нь гэсэн тийм ойлголт бол гарахгүй. Гарах боломжгүй. Гарах боломж байхгүй. Боломжийг өгч болдгүй байд. Ер нь зөвхөн хүн юмыг буруудах гад тайлбарлах гад оролдоод байгаа. Тийм учраас төмөр замын бодлого нь өөрөө зөв болж иж улс орондоо өрөөгөө жөөг нь хохирлоо нөхөн. А бодлого нь буруу байгаад бол тэгвэл хохирол нэмээд л уучраал байна. Энэ бодлогыг чинь гаргацсан байхгүй юу? Гарах шалтгаан тэр яамн дээр очсон. Надаа эрх мэдэл байсан. Эрх мэдэл байсан учраас яамныхныгаа ажиллуулсан. Өөр гадаад ажиллаж байсан залуучуудыг яамны хайжууд ажиллуулсан. Миний хувьд зүгээр төмөр замын мэрэгчлэлтний хувьд харахад энд ерөөсөн буруу юм байхгүй. Харин маш зөв тодорхойлсон бодлого. Энэ нөгөө талдаа ямар тайлбартай явж ийн гэхээр ийм байдгүй. Бүр одоо их муухай үгээр хэлвэл хэдэн компаниг хошууруулжаад баахан мөнгө өгнө гэж байгаа хийчээд ингээ хэдэн компаниг энэ хүн хохироочоо сууж байгаа байхгүй гэдэг яриа ийм тайлбар зүйлт бас явж ийн л да. Төмөр замын одоо том бүтээн байгуулалтанд одоо ороод одоо улс их орныхаа бүтээн байгуулалтанд оролцъё гэж бодож л орсон. Ороод бүхэл одоо бололцоогоор нөөц бололцоогоо ажиллаад зээл тавиад лизингээр техник доног төхөөрөмжөө хүчжүүлээд 50 км-ийн төмөр замын төсөл хөрс суултын ажлын төсөл авсан. Лацсан шүү гэж хэлж яваад гисэн. Тэгэхээр за би зогсоё гэж цаашаа үргэлжлүүлээ явцсан байхгүй. Явуулсан зогсохгүй. Юу та одоо тэгээд долоон дээрээ ер нь лацтай гэж лацтай хийсэн байхгүй. Тэгээд зогссон. Тэрнийг лацсан суглаа авчих юм бол тоног төхөөрөмжөнд хороод төхөөлт юм бэл. Тэгээд хөдөлж байгаа болсон байхгүй. Тэр бараг зарим 1000 км-с өссөн тоног төхөөрөмж шүү дээ. Бид сар зөксөн шүү дээ бид нэр. Хитэн ангиудаа зогсоож яваад, уурхаагаа зогсоож яваад. Засгийн газрын тогтоол гарчаад санхүүжилтийн олох гэсэн тогтоол гарсан хэрнээ мөнгө өгөхгүй удснаас болоод тэгэл одоо өдөө хүртэл санхүүжилтээ авч чадахгүй маш хүнд байдалтай байгаа. Уг нь бол ийм том бүтээн байгальтай хийж агаад ингээд одоо цаг нар хожих гээд явж байгааг бол урамшуулах ёстой юм байна. Урамшуулахгүйгээр хойш нь татаад нөгөө л төрөний эрх ашигла байхгүй юу? Тэгээд ингээд юм хийгээ явж байгаад янз бүрээр гацаа хорлууд яваад би тэрэн дөр шулуул хэлчихсэн. За ямар ч үс би энэ төмөр замыг эхлүүлнэ, явуулна. Алдаа гаргасан бол би өсрөөс шоронд орно үстэй. Үгүй ийм ажлын төлөө шоронд ороход яадаг ингээд. Одоо засгийн газрын үйлдвэр зөндөө хэрүүл болно шүү дээ. Одоо дээр нахад нийгмийг аваад явдаг нийгмийн давхруугуул сэхэтэн. Яг гэж сэхэтэн гэж нэрлсэн гэхээр сэхэрсэн гэгэрсэн хүнийг хэлдэг байхгүй. Тэр сэхэтэн анги байж иж энэ нийгмийг авч явдаг. Гэтэл энэ сэхэтэн анги нь өнөөдөр байна уу байхгүй бүгд. Хаа энэ тэр Монголын сэхэтэн? Тэр сэхэтэн эргэж босгох хэрэгтэй болчиход шүү дээ. Ерөн цаа өөрөө чинь түр яагаад гэсэн. Яагаад гэвэл харанхуй мас чинь толгойд ирчин гарчаад шүү дээ. Би 1-2 үний тухай ярихгүй шүү дээ. Одоо хүмүүсийн үзэж байгаа боловсрал гэдэг ойлголтын дээр би бол жишээ нь өөр ойлголттой явдаг. Тэргээ ч нэвтрүүлгийн дээр шингээсэн ба. Тэгээ таныг энэ хийж байгаа юм бол бүдүүн баргийн юм хийн шүү. Ер нь нэг өөрийнхөө л ингээ хар ухаанаар хийчих гээд байна. Нарийн ном өндөр их сургууль төгсгөр чаач өөр тооцоо моцоо гардаг. Ажлын зохион байгуулалт өөр байх хэрэгтэй байхгүй гэдэг юм яригдэж байна л да. Тэгэл миний буруултаас тэгэл. Тэгээд нэг тэр 90 он замбрааг болж хат нэг хойно урдаас нэг диплом удалдаад аваад өөр дээр бичсэн байх ёстой байхгүй юу? Тэгэхээр ч дороо баригдсан шүү дээ. Одоо манай ангийнх надтай 8 төгс манай ангийнх бүгд төр байж л байгаа юм. Энэ одоо эзэн 10 төгссөн гэл. Би тэгээд намайг ингээ баалаад янз бүрээр их хэлдэггүй. Тэгвэл чи тэд удаа сонгогдсон юм биш. Монгол улсын дээр хөгжлийн бодлогыг гаргаад батлуулсан чинь хаана байгаа. Тэг яг л хамгийн боловсролгүй нэг гаргаа батлуулж идэв гэхээр бас хүмүүс юм хэлж чаддаг бол. Та ер нь хүний боловсрол гэдгийг хувь хүний хувьд юу гэж ойлгож байна? Хувь хүний хувьд бол би югдгээр орчин тойрныхоо нөхцөл байдал дээр зөв анализ хийдэг үнийг л боловсролтой хүн болов уу гэж боддог. Түүхэн сударт нэг сударт бичгтээ ямар хүнийг боловсралтай хүн гэх вэ гэсэн чинь орчноо эзэгнэх чадвартай хүнийг боловсралтай хүн гинэ гэж монголчууд үздэг байсан байна л да. Одоо нэг сайн ингээд төмөр замчин бол яриад байгаа нэг нөхөр байгаа. Би нэг дуудаж ирээд ийм нэг том ажил байна гэж бас аминд өөрөө чинь санаа зовж байгаа шиг ерөнхий сайд байсан юм чинь нэмэр болоод явах лөө гэсэн чинь хүнийг ажил тавихтаа нэгдүгээрт мэдэх үү, хоёрдугаар чадах үү, гуравдугаарт энийг авч явах нэр төртэй хүн өгдөг.
3 шалгуур. Энийг энгийн харилцаан дээр болвол хүний л харилцаа юм шиг санагдах юм. Хүний Жишээлбэл та хоёр эрэгтэй улсууд бие биентэйгээ яриад энэ ажлыг эхлүүлсэн байна. Яхаараа 7 хоногийн дараа хоёр тишаараа хоёр өөр юм яриад яагаад буцаад ивсэд ярьж болохгүй вэ? Яагаад энэ үеийн монгол залуучууд чинь нэг нүрээ хараад нэг асуудлын талаар ярьж чадхаа болцсон юм бэ? Энийг та юу гэж бодож байна? Гэхдээ Монголын төлөө бодлогын төлөө л чөтгөртэй ч юм ярьсан. Тэр чи шал өөр их хурлаар ороод баталцсан юм аа. Их хурлаар орохдоо ийм хөдөлмөр судалгаа ингэж мөнгө зарсан юм аа. Хувьяасаа хүртэл би ингээ мөнгө гаргаад явсан юм аа. Ийм учиртай маа ингээ боловсруулах ёстой маа. гэж тэрний эсрэг 7 хоногт 180 градус хэрэгж ирж байна. Уулзаад яриад яач юу ч тийм ярилцлага болгүй яриад үзээ болохгүй юм. Тэр чинь нэг л өөр юм байхаа үстэ. Энийг зөв шийдэх үгүй юу гэдгээс Монголын ирээдүй хамаарч байна. Би тийм учраас дисгүй яриад байгаа болохоос биш хэр ургийн юм би бол дисэж чадах байхгүй юу. Мөрөөдөл бол бодлого биш гэдгийг бас хэлмээр байна. Би мөрөөдөлгүй байсан бол энэ бодлоготой нэгдэл явах байсан баг. Тэгээ нэг сайхан мөнгөтэй хувь эзэмшдэг. Миний мөрөөдөл бол шал өөр байсан. Тэрийг бол зөндөө ярьсан. Ер нь тэгээд мөрөөдөлгүй хүн хувь хүн ч гэсэн нэг үлвгэр байдаг үстэй тийм. Мөрөөдөлгүй улс гэж бол бүр баймар бол. Даа ялангуяа сонгуулаар нэг амьдралаас та нарын амьдралыг сайжруулах намайг сонгочих юм бол гэж ярьсан хүмүүс бол бүр ч том мөрөөдөлтэй байх шүү дээ. Сар марлуу хүмүүс яваалах шүү. Гүрээр хич байгаа энэ ч юм бол тодорхой хэмжээний тухайн үеийн улсын мөрөөдөл учраас хэдийгээр тэр кабин цуусан ч гэсэн бас л нисцэл байгаа байхгүй. Олимпиад орох ч мөрөөдөл байсан. Евразийн цээжин дэх ардчлалын хамгийн тод орн бол хоёр их гүрний дунд орших Монгол. Бид ардчлалын эрх чөлөөг хязгааргүй мэдэрч чадж байгаа улс. Тиймдээ ч аливаад үзэл бодлоо уралдуулж, олон талаас нь шүүж, бас хилэлцэж, дургуугээ хөрвөл муулж, чичилж чадж байгаа. Төмөр зам тойрсон халуун яриа үйл явцыгч жохол зүүн сэдэв нэвтрүүлэхдээ нээлттэй хөндлөв. Үзэгч таны мэрэгэн ухаан дор бүрний нэгийг тунгаах буйзаа. 300 жил бусдаас хамаарч явсан монгол хүн эрхчлөөтэй болоод 20 жил болж байна. Одоо бид монголчууд энэ эрхчлөөнийхөө амтыг мэдэрч хүн шиг амьдарч эхлэхийг хүсэж байна. Хүн шиг орон сууцтай, гэртэй, ажилтай амьдарч болмоор цалинтай болохыг хүсэж байна. Үүний тулд анх удаа өөрсдийн хүслээр эзэмшлэр төмөр зам барьж 5 толгой, оюу толгоогоо ашиглаж мөнгө хөрөнгөтэй болмоор байна. Энэ ордууд төмөр замаас олсон хөрөнгөөр хөгжил, дэвшил, технологи, эрүүл мэнд сайн боловсралтай болмоор байна. Үүний тулд Монголын хөгжил, эдийн засгийг эх 20-30 жилээр тогтохгүй, эх 100 жил тэгээд явах чадвартай төмөр замтай болоосой. Бүр энэ жилээс дэмий яриа өөрөө зураг загвараасаа гарч жинхэнэ ажил, бүтээн байгуулалт, бодит төмөр зам ажил нь багтаж ядсан том уурхай ордууд болоосой гэж монгол хүн бүр хүсэж байгаа. Үзэл бодлын шалгуурт шин төмөр зам төрхөн л чухал. Тэрхүү төмөр замаар хөгжлийн дуут дохио дуугарх өдөр тийм хол биш гэдэгт итгэж байна. Гагцхүү эрх чөлөө үзэл бодлоо уралдуулж байна хэмээн талцаж бас тарж байх зур хамгийн үнэтэй цаг хугацаа урсч бүтээн байгуулалт алсарсаар. Тэгээ миний бодоход бол одоо арчсан нийгэм гэдэг нэг давуу тал нь юм бүхэн олон юм илүү яагаад л байх. Бид тийм болохоор оюу толгойг ярьж чадаж байна, давуу толгойг ярьж чадаж байна. Тэгээд энэ арчлалынхаа зарчмыг зааштай хөгжүүлж хадгалаад тэгээд дээр нь ухаантай явах юм болох байх л дөө гэж бодлоо. Энэ төмөр замыг барих нь та надад одоо үнэн хариулаасаа гэж бодож байна. Танд ямар ашигтай? Та яагаад юу гэсэн үг юм чинь нэгдүгээрт би сонгогдоод явж байгаа сонгогдно гэдэг чинь олон хүний санал авах гэсэн үг шүү дээ. Санал авахын тулд юм ярих. Зөв юм ярих тийм ээ. Худлаа ярих биш. Тэр зөв юм ярих гэдэг нь нэг л юмд нэгддэг шүү дээ. Бүх нам зүгээр л энэ Монгол улсыг хөгжүүлье гэдэг. Юу гэдэг юм мөрөөдлийн тим их асар их мөнгө шаардсан үр ашиг нь бас тодорхойгүй хэдэн жилийн дараа тэр нь эргэж бид нар төлөгдөхийг мэдэхгүй юм хийжсэнээс аль болох одоо богинохон замаар
зах зээл рүү гараад тэгээд 5 толгой гэдэг дэлхийд гайхагдаж байгаа ордоо хүчин чадлыг ахуулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд ээлж дараатаагаар Монгол орон мөнгөтэй болохын хэмжээгээр өөр шин төмөр замуудын асуудлыг ярих гэж хэлж байгаа байхгүй юу? Ардчсан намын ч ардын намын ч төрд орсон бизнесмэнүүдийн хувийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монголын ирээдүйгээр барьцаал зээл аваад байх юм бол энэ явахгүй шүү дээ. 2.8 сая байтугай 10 хүн нийгэмэн дээр ингээд бүгд тогтох нь бол хэцүү шүү дээ, тий. Хэцүү. Тэгэхээр зүгээр яг хин шийдвэр гаргах хэрэгтэй юм. Тэгээ тэр хүн чинь хариуцлага үүрэх хэрэгтэй байхгүй юу? Алдаа гаргасан бол би өсрөөс шоронд орно үстэй. Үгүй ийм ажлын төлөө шоронд ороход яадаг ингэ. Хөндлөн зам нь хэзээ баригдах юм. За энэ жил тэгвэл урагшаа зам ямар ч ийсэн ингээд хөрөнгөнд босчихсон байгаа юм байна. Тэгээд тендер зарлаад эхлээд явах нь энэ. Өнөөдөр бид нар 13 онд багтаа 5 толгой гашуун схотын чиглэлийн замын ажлыг эхлүүлнэ. 13 онд багтаад бид нар бусад чиглэлийнхаа түрүүний миний хэлсэн бусад чиглэлийн төмөр замуудын ажлын зургууд хийгдэж дуусна. Ингээд 14 онд барилгын ажлууд эхэлнэ. 13-аас 16 онд багтаад 5 толгой сайн шанд 5 толгой гашуун схотын чиглэлийн зам ашиглалтанд орно гэж төсөвлөж байна. 16 онд. Тэгээ 16 оноос сайн шандаас шовгисэн чиглэсэн замын ажлуудын барилгын ажил ихсчихсэн байна. Тэгээд төмөр замын бүхэл бүтэн айрам одоо Монголын айрам одоо хичнээн олсууд бэлэн болчлоо. Одоо ингээд төмөр зам тавихад явахгүй юм байхгүй шүү дээ. Монгол залуу жолоодод явж чадна. Монгол залуу юм хийгээд чадна. Монгол залуу тэр юм ч наалах малхаар балбаад одоо юм хүмүүс зүв байна уу гэдгийг хасч чадна. Монголын нөгөө нэг ингэж юм онгойлгодог улсууд нь байж өртөө болгон тэр залуучууд бүх юмаа мэдчихнэ. Тэгэхээр одоо чадахгүй юм байхгүй шүү дээ. Одоо энийг хурдан эхлүүлэх хэрэгтэй. 16 мянган монгол хүн ажиллаж байна гэдэг. Тий 16 мянган монгол хүн ажиллаж байна. Хүсэл мөрөөдөл ирмэлцлэл одоо ингээл нэг юм талаар болчлоо гэсэн яриа. Талар болог. Одоо ахал үргэлжлэл барина шүү дээ. Одоо энэ хавраас үргэлжлэл бариа яваа. Чавсангаас эхлээл дуустал нь яваа. Та өөрөө барьчи гэж бодоод байгаа юм уу? Би өөрөө барьчих гэж бодоод. Нэр. Бариулах уу? Бариулна. Гэтэ энэ төмөр зам болол баригдах нь бол дамжиггүй би бас найдаж явж байгаа. Лацтаж ломбодоо дахтан жоохон ч ихснийг урагшлуулад хавар магадгүй эхлүүлэхгүй байлаа гэхэд би эхэлнэ гэж таныг хөдөлгөөд байгаа тэр хүчин гэдэг юм уу? Юу юм? Танд хувийн нэг бол та мөнгө шийдэгдчихээр би барьснаасаа хийснээсээ тооцоод би мөнгө авандаа гэж бодоод байгаа юм. Хоёрдуус нэг өхөөс өмнө нэг юм бүтээч өгөх юм шүү дээ тий. За их баярлалаа. За зөвхөр. Төсөл үр ашигтай эргэж одоо мөнгөнд төлөх юм мөнгөө гаргаад энэ рүүгээ сэтгэл санаагаа тавиад анхаарлаа тавиад ажиллах юм бол энэ Монголд хэрэгтэй. Тэгвэл зүв байна гэж хэлье. Эцэст нь би ганцхан зөвийг томьёосч. Монгол улсын өнөөдрийг хүртэл авчирсан тусгаар тогтноос хэдэн тонн нүүрс нь үнэтэй юм бэ? Энийг надад хэн хариулж өгч чадах юм төгс? Тэр уус урхан компанид хариулах уу? Салхилэн хурдлах урт суудлын цуваа Сэтгэлд хоногсон зүтгүүрийн дутахаа Шүнаргүйсэн гэрэлэн цуваа Сүүн цацал шиг суудан хийх